Манд буруу ойлголтын тий. Нэг рэп гангста гэхэр л юм. Тэ? Гүн штэ. Тинчээ чин ганг үүссэн шалтгаан чинь тэр чин дээрлэхүүлээд энэ харуудыгаа өөрсдөө бид нар хамгаалъя, цагдаагаас өөрсдөө хамгаалъя. Тэгээ ганг мэнг үүсэж байгаа штэ. Түүнээс эн чин хамгаалъя, үгүй буян хий. Тэр чин гангста байхгүй. Жинхэнэ гангста чин гэр бүлээ тэ юу ингийн штэ яг л амьдрах гал бас явж байгаа. Түүнээс нэг юм худлаа гемт хэрэг хийчихэд яг хөө гемт хэрэгээр идэл яг хөө залуу насны алдаануудаас байгаа шүү дээ. Тэгтээ тэглээгээд нэг юм худлаа тэр чин гангста биш шүү дээ. Гангста чин буян хийдэг. Бусдын төлөө гэдэг юм. Бусдын төлөө. Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай Эдэн подкастэнд Майцу рекордсын залуучууд хүрэлцэн ирсэн байна. Тэгээд сая Монголдо ирээд тоглолтоо хийсэн. Тэгээд тоглолт бол галзуу болсон. Тамир хүрэлцэн ирсэн байна. Сайн байна. За сая 11 сарын сүүлээр дундуур Америк нэгдсэн улсад Монгол улсаа төлөөлж очиод за анхны нүцгэн гараар тулдах одоо BKFC гэдэг одоо дэлхийн номер 1 яг энэ төрөлтөд дэлхийн номер 1 энэ холбооны тулгаанаа хийгээд анхны ялтаа авсан бас маа төрөө өрөлцсөн ирсэн байна. За өдрийн мэнд. За өдрийн мэндийг хүргэе та хоёрт. Сайхан үйлцэж гин үү? Сайхан үйлцэж байна. Монголын өвөл хэр байна? Тамира. Би энэ чи өссөн шүү дээ. Өссөн дээ. Бас чанга яа. Юу. Утаа тэгтэр нь багсчаад байгаа юм шүү. Тийм үү? Тий. Би баг тэгж бодож шүү дээ. Та нарт бол тэгтээ тийг санагдахгүй байна. Одоо нөгөө харахуулна гэдэг шиг баг би тийм болчихлоо гэж шүү дээ. За тоглолт бол дууслаа. Ирээд ерөнхийдөө шууд тоглолтонд орчих шиг болсон. Тэгээ бэлтгэл ажиллагээд яг найз нөхдөөрөө яг нийлээл хийсэн. Тэгээд яг өөртөө бие дагаал гарчих шиг боллоо. Тэгээ маш амжилттай боллоо. Очиж үтсэн. Маш гоё болсон. Тэгээд урилга болсондоос танаа хамт бол маш баярлсан шүү. Ирсэндээ баярлалаа. Тэ. 5000 гаруй ерөнхийдөө тэр ареныг дүүргэсэн. Тэгээд амарч ямжиг байсан. Одоо амарч гин үү яаж вэ? Амраагүй л энэ гэж. Дараа гэмэл тэг. Шинэ жилгээд бас явах уугүй юу? Үгүй. Шинэ жилээр явахгүй. Тийм шинэ жилээр нэг тийш явж магадгүй байгаа. Окей. Магадгүй болохоор бас яриад байгаа. За Монгол яг crowd яг тэр 5000 ууны өмнө тоглох. За яг тэр сэтгэл ерөнхийдөө галзуу байсан ямар байсан гэл тэндээс яриагаа эхлээл цаашаа гурлаа явъя да. Тий. Гоё эсэн. Морьтой гарч ирэл цаанаас амар нэлхий ямартай гараад ирж байгаа. Гоё эсэн. Тэр айгуу гоё эсэн. Тэр санааг хэн гаргасан бэ? Магадгүй төрөө өдөр гаргасан уу? Ер нь бөөндөө ярилцаас шийдэл. Тандаа ярилцсны үндсэн дээрээс л болсон даа. Манай ер нь ихшил манай Тамирагийн санаанууд байсан. Өөрийнх нь санаанууд ч айгүй зөв. Маркетинг гэж зүйл одоо тоглолт болохоор маркетинг гэж зүйлээр бүгддэг болчиход байна л да. Тоглолт зөндөл болж байна. Танай тоглолтын хувьд гэх юм бол тийм зүйл маш бага байсан. Бусадтай харьцуулахад. Гэхдээ тоглолт нь өөрөө галзуу болсон тий. Тэгээ яах вэ нөгөө маркетинг янз бүрийн зүйл дээр ерөнхийдөө нэг ялаад яах гэж ярилцуу эсвэл зүгээр л тийм зүйл яг бодсонгүй юу? Тийм нэг санал энтер орж ирчихсэн тий. Тийм маркетинг хийх үе нэтэрээ тэд мэдгээл. За баг гайгүй хэлгүүтэй гэл. Органик өөрсдөө натуралаар явчих гээл тэгэл. Хүлээлт хийх байсан болохоор бас өөрсдөө явчихвал бас хөрчих юм болоо. Яг энд одоо энэ байцуу яг бүрэлдэхүүн залуучууд яг хідүүлээ байна яг Монголд одоо. Тийм байгаа. Тэгээ миний мэдхээр 4 5 зургуулаа нийлчихүү гэж хараад байсан. Яг нөгөө тоглолтын дээр бол тий. Тэгээ ер нь нэг долуулаа. Одоо том тоглолт руу орох гэж байгаа гэж сонсон. Бараг тодорхой болчиход байна үгүй юу? Тий. Нууцсуу тэр. За одоо ч нууцсан ч юм. Тий. Окей. Энэ тоглолтын дээр ерөнхийдөө бүтэн бүх дууга Тамироос дуулж амжаагүй. 23-нд бол илүү дэлгэрэнгүй бас тайлан юм тоглолт болно гэж сонссон үү? Тий. Одоо тэгтээ тэрийг бас одоо дөнгөж тоглолт дуусцаа болохоор жоохон байж байгаа л тэр мэргээ бодё яриг л эхлэж.
Окей. За төрөгийн хувьд яг тайзан дээр нөгөөдөр нөгөө баг тулаан руу явлаа, Америк руу явлаа гэж ярьжсэн. Тий. Би тоглолтын яг маргааш үүрээр нь явсан шүү дээ. Ааха. Тэгээ айгуу тавьчаад гээд. За тэгтээ бас нэг талаа бас тэр нэс гоё байсан. Яг тэр нүний тулааны спорт ч өөрөө бас нэг айгуу нервтэй тий. Тэгэл жоохон юм сэтгэл зүй спорт болохоор тэр бол тэгэл баг хамтал дүүмжтэйгээ сайхан урлаг уран сайхан ингээл тийм тулааны нерв байхгүй. Тэгээ яг гоё ингээл байж бол ажиллаж гисэн амжилттай дууссан болохоор сэтгэл санаа бас дагаад гоё дэшээ. Тэгэл тулаан руу очивол нэг 7 хоногийн өмнө 5 6 хоногийн өмнө очлоо. Тэгэл жинтэйг нь оцолж байгаа л. Тэгэл орсон. Мэдхгүй хүмүүс яг төрөөг мэддэг хүмүүс ингээл майцсан үгээл тоглолт тамир гээл яваад тахаар энэ одоо бэлтгэлтэй анхаарч байгаа мүү гэж зүгээр хүмүүс харсан байх. Яг би ингээд нэг хажуунаас нь ингээд нэг хэсэг харахад бол эдрийгээ дагуулад бэлтгэл хийгээд байгаа хэрэгцсэн. Тий. Хамт бэлтгэл хийгээл бүх юмаа ер нь хамт хийгээл яваад байгаа хэрэгцсэн. Тоглолт ч бай, бокс ч бай тий. Америкч нэг 16 цагийн зөрүүтэй болохоор өглөө ер нь Монголд бэлтгэл хийчихээр яг тэнд тулдаг цагт яг таардаг байхгүй. Тэнгүүт нь өглөө бид нар чи эрт гараад бөөндө бэлтгэлээ хийчихэл тэгэл өдөр нь гараад ажлаа амжуулаад студид юм ихтэй яг гоё цаг нараа тааруулаад яг гоё санснаар болоо яваадсан л та. Тэр нь бэлтгэлээ алдааг өдөр болгон хийгээл байсан. Хэдлээ таарсан шүү дээ. Тэгсэн. Тий. Манай энэ юунд ирэхгүй мүү гэж тэгчихсэн дээ. Би ч одоо яад юм бол гэл юмээгэл энэ тулаан гээд яг тэр тайзан дээр ярьж хахад би маргааш нь зүгээр сонирхож үзэхгүй юу. BKFC гэсэн. Тэгээд эн чинь бол залуу энэ холбоочоос харьцангуй залуу юм байна гэж би харсан. Тий, залуу. 17 8 оноос байна уу тий. Тий. Тэгээд явандаа Конор Макгрегор нэлээд том хавцаа эзэмшигч болоод бас Сион болоод баг ороод ирсэн. Тий. Ийм холбоо юм бэлээ. Тэгээд ерөнхийдөө нүцгэн гараар тулалдна. Яг нь энд дэлхийн өнцөг хөлбөмбөр жижиг сажиг юм нүцгэн гарын бас холбоодууд байдаг. Гэхдээ төрөөгийн оролцсон бол яг одоогоор дэлхийдээ хамгийн том номер 1. Тий мөн. Тий. Энэ холбоо ч өөрөө бас нэг сонгон шалралт нь бас айгүй чанга явагддаг. Би өмнө 8 сард нөгөө Денверт биш ээ. Аризонад нөгөө сонгон шалралтанд нь ороод 198 тамирчдаас 5 тамирч авна гэдэг. Тэрэнд нь тэнцээд тэгээ тулаан болох өдрөө хүлээгээл байцсан. Тэгээ 10 сар тултуул нэгсэн. Тэгээд 11 сар болж хойшлоод тэгээ бас айгүй гоё тоотой ивентэд бас том ивентэд 11,000 үзэгчдийн дунд бас тулдаад тэгээ тэнд байсан гадныхан бас айгүй гоё найрс хүлээж аваад Аз тамирчин Монголын анхны тамирчин гэдэг бас айгүй гоё халуун толгоор амьсгалтай. Энэ чинь анхны монголч биш юусэн Аз анхны юм биш тий. Тий, Азийн эрэгтэй тамирчин л гэж одоо яг тэр төв BKFC-д оролцсон тэгж явд юм лээ. Энэ ч бас нөгөө Европ BKFC, Аз BKFC бас байгаад байгаа юм шиг байна. Энэ үл яг нөгөө төв яг Америкт очиж тулсан тий. Ганц тоглолт үзчих гэсэн чинь дуусч тий. Баярд айгу хурдан гаргацсан шүү дээ тий. 22 секунд. Энэ ерөнхийдөө яг энэ холбоодыг ингээ харахаар өөрөө чинь тулдж байгаа энэ спорт нэг талаараа бас амар тийм аюултай харагдсан. Чи шууд нүцгэн гар нөө хараар ирвэл марлаар оргол тулдж байгаа шүү дээ. Зүрс нэг бугууг л нэг хальт ороод юм бэл. Тэгэл зүүж үсчихлгүй ингээл одоо болчтой юм хата гэж талдаг. За. Тэгээ гинт яг нэг ринг дотор ороод зогсож явахдаа нөгөө өрсөлдөгч яг араас гарч ирсэн байхгүй. Тэгээ том дэлгэц рүү нэг хараа байжсан. За гудамжны зодоо Монголд байдаг болохоос хизээ Америкчууд гудамжид зодтолдог гэсэн. Энийг ер нь жинхэнэ гээл тодорой бодоо. Жинхэнэ Монголтнаа гэдэг. Жинхэнэ Монголтнаа гэл. Гиснээс ерөнхийдөө Америкт гудамжинд тий стрит файт нь хэр юм бэ? Яг мэдчихэв үү? Би зодтолтож үзээгүй шүү дээ. Тэгээ зодоо байхгүй тий. Яг байгаа л дээ. Тэгэл зодтолж байгаа. Бидний ойлгосноор бол тэр Америкт бол тэгж хар маруутай муулсан гэсэн юм буул гарах юм шиг л тий. Ер нь зодтолн. Нэг зодтол. Тэгээ одоо үед хуучны үед л зодтолдог байсан юм шүү. Одоо чинь бүгдээрээ тэгэл. Чи юу хүнтэй муудалцах зүг мөрөөрөө явжсэн дээр. Гэхдээ нэг нь юу нэг бүгдээрээ буутай болохоор чинь Монгол шиг тэнэг нэг өдөөд идэх байхгүй. Тийм тий. За гэд юу гэдэг лээ Armed Society
is a polite society. Одоо зэвсэгтэй нийгэм бол соёлтой нийгэм гэж үздэг юм бэл. Ярьд юм бэл. Тэгэл ам хүртэл нэг ажиллаад байхгүй нь шүү дээ. Тэ нэгийг илдвэрэл. Энэ холбооны яран дээр ороход тий нөгөө гимтэл ярьж байсан. Тэгээ эн чинь шууд нүцэн гараар тулдж байгаа. Зүгээр би зарим нэг зүйлийг харж хат эн чинь нөгөө нэг зүсэлт гэдэг шиг шууд нүцэн гарч бол хүний нүрийг асар их гимтэх. Зүсэх одоо хөмсөг хацарны доотлол тэр чигээрэл язрах юм байна гэж би ойлгосон. Тэгээд нөгөө талаараа за жоохон эрсдэл баг давуу тал гэх юм бол нөгөө нэг бэлитэд тулааныг бодвол нөгөө дөргөлтнаараа баг очих тийм эрсдэл байна уу юу гэж би бас зүгээр уншсан. Тийм нөгөө бокс ч юм бол илүү тарих дотор нөгөө гимтлэх юм байна. Битүү зогсолт. Тий. Яг хоо шалдан гарч адилхан өгч гисэн арай гайгүй мó гэж зүгээр сонссон. Тийм ер нь ихтэй бас магадгүй. Гэтэл энэ чинь нөгөө нэг яг яс тулж байгаа болохоор нүдний ухрахаа цөмрөх, хамар цөмрөх, эрүү ам хугарах гэдэг асуудлууд бол маш их байгаа байхгүй. Яг үхэн шүү дээ. Тийм тэгээд дээрээс нь чинь нөгөө зүсгтэд явчихаар нөгөө цусаалт их байгаад юм бол шууд нөгөө доктор стоп байж зогсооч нь. Тэгээд тийм болохоор бас нэг оногдоод ингээд бас айгүй эрсдэлтэй. Тэгээд бүтэн явахад бол бас айгүй хэцүү тал юм л. Тэгэхээр ер нь аль болох овсгоод мэдрэмжтэй тий хараатал үзэхгүй бол. Тэр нь бол энэ тулаанч надад бас арай жоохон ойр өссөн л санагдаадсан л та. Би ч өмнө нөгөө нэг сүүлд хожуу энэ спортоор хичээлсэн. Тэгээд дээрэс нь мэржлийн холимтлааны хийчих хэвчтэй бол дандаа ер нь гараараа зохиж тусчихсан. Тэгээд би ч айгүй азтай бас том гавьяа түүний шав болоод бас 7-8 жилийг тасралтгүй бокс зарцуулсан болохоор тэр маань их даваа тал болоод. Тэгээд хүн жингээс бас доошо буусан болохоор гарын цохилтын хүч бас байт юм болоо багшийн минь гавьяа юм болоо. Энэ хоёр гаранд бол итгээд идэв шүү дээ. За ямар ч байсан учиртай. Барилдаа төхөл гарлуу ороод ирэхгүй болохоор сайхан зөрөгтэй үзье гэж тал. Тэр нь цаашдаа ч гэсэн яг нэгээрээ сайхан амжилт үзүүлээ. Бас Монгол улсаа нэрийг гаргая гэл. Маш сайн бэлтгэлээ. Сая ирээч гэсэн бэлтгэлээ орцсон л явчихна. Одоо дараагийн тулаан жишээ нь хизээ байна гэдэг тийм тов байх уу? Ер нь багцаагаар 1 сард баг. Ягаад гэвэл сая нэг бэрхтэлгийн багтаа яц болохоор тэгээд BGFC өөрөөсөө айгу дуртай ба саяны талаанд байж гисэн. Тэгээд босс нь дуудаж уулзаад ойрхон тулаа гэж магадгүй шүү. Бэлэн байдалтай байж гараа гэж хэлж байна. Окей. Тэгээд за магадгүй яг нөгөө нэг хүмүүс энэ тулааныг сонирхохоор за ийм учиртай юм ингээ сая сонссон л хаа. Тэгэнгүүт мэрэгжлийн спорт, мэрэгжлийн тулаан гэдэг маань өөрөө ерөнхийдөө ингээ харж яхад бас салхим өндөр байдаг юм байна гэж би харьцангуй мэрэгжлийн тулааны спорт. Тэгээ тэнгуут өөрөөх чинь болохоор бүр эрсдэл өндөртэй байдаг. Ерөнхийдөө бол атаглаад хүний гоо сайхан гэдэг зүйл бол гараг тэр чигээр алгуулах юм гэж би ойлгосон. Удаан энд одыг чамп байхад бол тий. Ер нь бол яг удаан зодтолцсон тамирчдыг харахад бол яг л нэг юм зодоонч пит бүлтрээр гэдэг нохоонууд байдаг шүү дээ тий. Бөөс хориг болцсон. Зүгээр л ингээл хідэн л нэг эсгээд зүсээ айцсан юм шиг хамар мам хид чугуурцсан тийм л үт юм л. Хэцэлтэй. Маяр. Тэгээ гэрэн дээр явуулсан нэг авж байгаа мөнгөнд дүн тэгээд нэг бидрийг пост гаргахаас нааш ингэж төрүүлж юм нийтэлж болохгүй тийм бас хатуу гэрээт юм л. Тийм л холбоо байлаа их нууцтай. Тамир буцаад ирэн Америк явах юм уу? Одоо ойрд явахгүй тэгж жагаад. Гэж байгаа юм да. Олон л янз бүрийн хов байх юм тий. Явнлыг нь явахгүй л гин гээл тий. Энд бусад рэпрууд Монгол рэпруудтэйгээ хэр одоо яг ирээд холбоотой байна. Яг хөө тэнд бол өөр төр чинь зорж очих эсвэл тэнд очиод өөртөө чинь дуу хийх хүмүүс ус одоо жи гинжин гээл тий. Энд бол тийм саналууд ирж байна. Тэгээ бусад рэпруудтэйгээ одоо хэр юм харилцаатай байна. Ер нь нийтлэг. Гайгүй шүү дээ. Гадуур хэр явж байна? Гадуур нэх явахгүй. Нэх явахгүй. Явж л байгаа л та яагаал. Жим спорт лигэд нэг жарсан тий. Спорт хийгээл. Боксер хичээлэндээ Space League байх шиг байсан тий. Нэг очиж тоглосон шүү дээ. Нэг одоо ер нь очиж байгаа юу? Би дээр нөө тоглолт энтер гэдэг юусэн очиж амжихгүйсэн. Тэгээ сая анх удаа бүтэн санд очсон. Дараагийн бүтэн санд очсноо. Спорт лиг гэдэг шиг. Ер нь гадуур юм ханг аут эдэр хэр хийд юм бэ? Ханг аут уу? Одоо гарч орж ууж ер нь хийх гэдэг. Угийн ер нь тийм үү тий. Угийн. Америк ч гэсэн тийм л. Америк ч нэхт гэдэг. Тэгэл гэртэл
найз нөхдөд гэртээ болцоол. Тийм л байсан дөө. Хэр ер нь нийтч бай одоо ингээл ер нь хүмүүстэй ер нь харилцаа зан аашийн хувьд Тамир ямархуу зан ааштай юм бол яг хүмүүс нийтч шүү дээ. Тийм. Багадаа айгүй нийтчихсэн. Гэхдээ одоо том болоод. Яа, жоохон баг зожиг болсон байх. Гэхдээ гайгүй. Дайжгүй. Тэгээ ивээл ярьчих. Зүгээр би буруу болж магадгүй. Заримдаа зүгээр Монголтойгоо юм урлаг соёл яг юм. Өөрөө чинь яг энэ рэпер болж байгаа Монгол хипхоп энэ Монголын яг энэ ертөнцид бол зарим нэг нь яг өөрөөхөө биш байнуудаа гэж зүгээр ажиглагдаг. Ихэнх надаас дүү ийм хүмүүс байгаа л та. Тэг яг цэцэн эдрийг тооцох юм бол тэгэхээр нэг юм хиймэл орчин хиймэл зан ааш гэдэг зүйлийг бүрдүүлээд байна уу гэдэг зүйл зүгээр зарим нэг дээр нэг ажиглагддаг. Гадны зүгээр нь өнгөцгөн орчинд нь очиж үзээгүй те. Зорилго нь л өөрлөх л. Тий. Өнгөцгөн хараад тий. Одоо л гоё харагдъя гэж хэлдэг хүмүүс. Тэр нэг яг нь өөрийнхөө гэдэг зан аашийн талаар уруулаас зүгээр ярилцвал хэсгийн ярилцвал яасан гэ тий. Ер нь өөрөөр байх хамгийн кул шнэ. Кул байх гэн хүмүүс ичээгээд байна. Өөрөөр байх чинь кул. Яг үнэ тий. Хамгийн кул чи өөрөөр. Зөттэй юм гоо. Эсвэл рэпер юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Зарим өөр одоо юу учраа олохгүй байх гэж зүгээр би бодоод байхгүй. Хүнтэй харилцах учраа олохгүй байх. Тэгээ гоё дуу хийдэг байж болно. Эсвэл тэ гоё зодтолдог байж болно. Хүнтэй харилцаа гэдэг чинь бас их чухал юм болов уу зүгээр хараад идэг байхгүй тий. Өөрөөхөө байх хэрэгтэй. Эсвэл ямар нэг маск зүүх гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйлс заримдаа их ажиглагддаг. Зүгээр нэг энэ хүмүүстэй бас хажуунаас нэг хэсэг харж байгаа юм үстэй. Бид рэп хийлээ мэлээ гэж заавал юм яг маа гэдэг албагүй шүү дээ. Тий. Рэп чинь тэгэл ер нь яруу найраг гоё үзэл бодлоо илэрхийлэл энэ дээр гоё хэмнэлтэй тий. Энэ ажил бидтэй ер нь үгүй нэгтлээ. Яг ажил болгож болох юм тий. Гэтэ яг ажил гэж бол анх хийгээгүй шүү дээ. Тэгэл өөртөө болохоор тий. Тийм зүгээр. Би бол гэхдээ яг юу хийхээ мэдэхгүй л байсан л дээ. Тэгэл за дуртай юм чинь гэл. Яг нэг юм хийхгүй болохгүй юм шиг санагдал. Яг нэг амьдралын тийм үед шүү дээ. Юу хийх вэ? Тэгжэл за рэп хийх юм чинь гэл. Тэгэл Монгол рэп мэп хийдэг хүмүүс хараад за би бол гайгүй хэлээч гэрлээ. Ярих юм байгаа юм бэ? Болох юм байна гэдэг. Болохоор. Окей. Миний мэдхийн баг хэдэн жил рэп хийчих одоо энэ чинь 19 онд гэсэн шүү дээ. 19 оноос л эхэлсэн юм уу? Тий, анхны доо тэр босс л гээл дөөс шүү дээ. Тий. Тэрнээс хойш ерөнхийдөө явал одоо баг хичнээн дуу хийж байна чи. 100-аад юм. 100-аад юм байгаа тий. Сүүлийн тэр 23 оноос хойш хэдэл тэр цамаг Мая Аристентер дээр 70-80 дуу муу цацсан шүү дээ. Тоолол. Бид нар ч сая тоглолтын өмнө нэг лист гаргаад Тамирын яг за олон төрсөн дуунууд хэр байна гэдэг 70 гаруй дуу ингээл бичиж байгаа байхгүй. Бичээл хэл юм лээ. Тэгээ сая бол тоглолтын дээр 36 дууд болсон шүү дээ. Тэр нь олон төрсөн тэр 30 хэдэн дуу бол одоо дуулагддаг л байж. Тэр дээр бол листчэнд бол тийм мэдээж дуулагдсан тодорхой. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинээгээр дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Watch me win. Then watch me do it again. Яг ч юм Тамирын тоглолтыг үзэж яхад нэг юм яг л нэг юм яг бүр ингэ зорж үзэж байгаа гэсэн барууны гадны тоглолт чиг зүгээр тэр чигээрээ санагдсан байгаа байдал. Уур амьсгал тэгэл тэр дундуур нэг амарч байгаа шүү дээ. Амар хэсэг мэсгтэй. Тэгэл ерөнхийдөө тэнд байгаа зарим нэг найзтайгаа тааралтай хүртэл тэгэл би ганцаараа очсон байхгүй. Тэнд угаасаа очиж таньдаг хүмүүс зөндөө байгаа учраас. Тэгээ ярилцсан тэгэл ярих юм алгаа гэл. Тэгээд ерөнхийдөө рэп
яг би зөндөө хипхоп тоглолтуудыг яг Монголдоо бол ингээ харж байхад яг тэр нөгөө нэг энэ crowd одоо үзэгчдийг ингээ сонсохоор тодорхой хэмжээний ганц хоёр хит дуун дээр тахилтын юм уу дагад дуулдаг бол тамирын тоглолтын дээр тэнд байгаа яг 5,000 хүн ялангуяа тэр доор ингээд хац өгсөн байгаа 3,000 хүн бол тэр чигээр бүхтүг дагад болчихсон чи өөрөө тэрийг мэдэрсэн тий. Яг тэнчэнс яг сайн сонсогддог л байлаа. Тэгтээ нөө дараа нь бичлэг үйдсэн чинь айгүй гоё амар гоё тий. Яалч юм байна гэл асар их хүн санал тавих юм байна да энэ тэгэл би яг харчихсан олон хүн уц зогч ийн уу яаж юм. Тэг гайгүй. Тэг хамгийн гоё зодан болоогүй. Юу тийм ерөөсөө байна. Тэг муухай юм бол байгаагүй. Айгүй гоё соёлтой, айгүй гоё. Тийм ганц л хүн гадаан нэг хальт үнтэй за би мууталцаа гэдэг зүгээр нэг юм босно. Би л нэг машинтай мөргөлдсөн баг та. Нэг гар ухарч ирж ирсэн нь мөргөчгүй. Амар уур үрж авч зүгээр зогнож нөө машинад очролж авч тэгсэн чинь ухраад пад мөргөчгөр яаж байгаа юм бол гэж тоо нэрээ баг амьдралын садаа бай гэж бол гарсан чинь жоох хөвгт буугаад ирж байгаа байхгүй. Чи гэсэн чи харин ахаа мөргөчлөө гэхээр хэлэх үгүй болчих. За нэг тийм л юм болсон баг. Амар намж юм амар 50 тоо. Яасан гэлээ пион дээр 2 хүн байсан. Пи авах гээд мөрлөлдсөн байсан. Өө юм гэдэг чийсэн аа. Жохон байж заац өгш. Ер нь заацаал болсон байсан да тийм. Тэгээ залуучууд бол тамирын сонсогч нар ч гэсэн маш гоё залуучууд билээ гэж би бол харсан. Тийм. Бас нэг наанта цаанта сая ярьдаг шиг монголчууд байна ганц нэг байдаг штэ. Тийм бол огт байгаагүй. Тэгэл танихгүй залуучууд хүртэл өө сайн уучрлах гэл өө гэл тэнд бол бүх зүйл амар гоё байсан. Маш гоё тоглолт болсон. Ярих өөлөх зүйл бол байгаагүй. Баярлалаа. Бид нар бас анхны тоглолтоо хийж болохоор амар ач холбогдол өгöd хамгийн гоё хөгжим, хамгийн гоё тайз дэлгэц. Хамгийн нэг л бас харуулъя гэж бас бүгд хичээстэй. Тийм бол хамгийн нэг л ороод. Бидний бас тэр юунд оролцсон одоо энэ хөгжим тайзны Жак байна, Анар байна. Тэгэл ер нь бүх оролцож дэмжсэн нэр бүх залуустаа бас энэ дэшрэмс баярлалаа гэж хэлмээр тий. Баярлалаа. Жак ахын бригадчил мундаг штэ. Мундаг. Үнэхээр сайн ажилласан. Манай гизэг бас найруулагчаар ажилласан. Тэгсэн үү тий. Гизэг найруулагч байсан юм шүү дээ. Дааж нэрийг нэг харагдаад байсан юм. Гизэг юу юм шиг бол яг бодсон. Мэдси бишрэлгээд одоо тэр залуу маань бас найруулагч тэр бас байсан. Тэгэл ер нь хамтрал явсан. Бүнд гоё юм ярьж сууж байгаа л. Яг нэг тоглолтын дээр яг өөртөө хийгээ шийдээд яг хийж яхад айцсны юм байв. Нэг байв. Яах уу гэдэг ч юм уучраа болохгүй ч юм уу эсвэл нэг юм янз бүрийн юм тохиолт уу. Одоо тэр шуутай гарсан шүү дээ. Хойд аа. Тэгээ шуутай гарах чи тэр чи яг өмнөх өдөр нь тэр шуутай гарахыг нэг ах шийдэж байгаа юм тийм. Яаж төвөг хойд авыг яаж гарах вэ гэлээч. Гой гаргамаар байсан. Шонхортой гарах юм байна тэгэл. Тэгэл тэр бүх юм ерөөсөө нэг ивлээ болоод байдаг шүү дээ. Тэгвэр цаанаасаа яг л тийм л байсан. Энэ дээрээс юм харж байгаа юм шиг тийм. Битэр ч ярил энэ дээрээс юм харж байна гэл. Тэнгэр бүх юм тэнгэр гэл. Тий, тэнгэр харж байгаа гэдэг шиг сайхан болоод бүх зүйл тий. Тэгээ үргэлжлээл очоод шууд 20 секундэд унгаагаал тий. Тамирч залгаж байгаа чи ажил дутуу юм шиг санагдаадсэн. За одоо яалт тавчлаа болоо санаа амарчлаа. Яалч тиймэрхүү юм дээр л өөрийн дотны хүмүүс чиг бүксэж чадлаа шүү дээ. Чин тоглолт гоё болчиход хэлсээ тий. За тоглолт гоё болсон шүү. Угаараа би хийсэн шүү. Одоо та хийшүү гэх. Амар өөр хариуцлагатай ингэж явчихсан шүү. Одоо ингээд та хоёр нэг нь мэрэгжлийн тамирч, нэг нь рэпер. Тэгээд нэг юм хамт олон болчиход байдаг тий. Одоо тэгэл нөгөө нэг менежмент, менежер янз бүрийн юм гээл иймэрхүү зүйлс бас гарч ирнэ. Хүссэн үсээгүй тий. Өмнөөс ч өөрчилж ярьдаг. Манай менежмент шиг тий. Продюсер. Тийш тоглолтын үеэр төрөө бродод харалцдаг гэсэн аахгүй. Нэвтрүүлэг яриадсан бро чи шууд над руу хэлэхгүй гэдэг. За. Нэр тийм одоо ерөнхийдөө би энийгээ баг менежментийг яваад нөгөө ер нь тэгэл дутууга нөхөлцөөл жинхэнэ тэгэл явж байгаа юм чи. Тамирч бүр тиймд оролцохгүй байхаа тий. Би ч хитрхи гоё яаштай гэж. Би ч гоё яарч. Энэ гоё яарч ах гоё яарч хар яар тий. Хар яар.
Тамирын менежментийг төрөө гэхэрч бас чангалтай. Тэгээд дээрэс нэг тоглолт мөгөлт болох ч байгаа хүнчээс яг тэр юм руугаас фокуслаа тий байж хэвээр байтал ингээл хідэн талаас нөгөөдөн залгаал яах вэ ийхөө тэгээд ижс болохгүй байхгүй. Тэгээд тус-тусноос энэ үн чинь тархилахыг бас амраагаад яг гол юм руу фокуслаад би ч гэсэн өөрөө тэмцээнд орж ил бас тэгэн шүү дээ. Тэмцээн рүүгээ л фокус хүн ажиунаас ингээд байвал тэр чинь нэр багхгүй аяг үз. Тий. Түрүүн тэгвэл би нөгөө тамираас сууж тоглолт гээл одоо тамир руу олон хүн шуурж байгаа янз бүрийн би продюсер гэж зөндөлгүй ярьж байгаа. Тэр болгон тэгвэл өөртөө ч л тулж шүү дээ. Наа дээрээс нь нөгөө манай багич одоо гол үүргийг гүйцэтгэх болцох гэж залуу шүү. Окей тийм тэр ч бас манай продюсерээр ажиллаж байгаа маа залуу тэр бас бүх мэдээлэл одоо алтан бичиг тоо те юу лээ тэр яриа өрөөс манай өндөрс орж ирж байгаа. Тэр биднээс ажлаа хуугаа авчдаг болохоор аюу амар байдаг. Тэгэхээр яг нэг нь ингээл фокуслаад иж чадахгүй. Би бас тамирч хүн бэлтгэлээ мэрдэг, тамирч өөрөө бас дуу хоороо хиймээр өгдөг те. Тэгж байна шүү. Тэгээд бас гадуур менежмент юм дээр бас манай сөхөн минь олон жил бас бизнес хийцэн туршлагатай бас тэгэл яг л бүгд биенийхээ дутуу нөхөл тэгэл нэг шийдвэр гаргахтай бөөндөө болж ярилцаал тэгэл шийдвэр гаргаал. Түнсл яг нэг нь мэдээл ингэ тэг гэсэн юм байхгүй. Евроч орох гэсэн хоорондоо ярилцвал за ингэ бол тэгвэл яг багийн тэгж байна. Энэ тоглолтын дээр нөгөө хүүхэд оруулахгүй нэг талаараа жоохон харамсалтай байсан л да. Би нөгөө манай хүү бас битээр чинь хамт сонсон шүү дээ. Цэмэрхэн хэлчихгүй. Хараг тэгдэг байж юу гэж бодсон. Тэгэл гэж цаач үлдсэн тэгэл. Тэгээ хоёулаа чи хамт сонсдог үстэй одоо ийм юм байна шүү дээ. Яалтай л хоёулаа гэл. Хүүхдүүдээс айгүй их насан туршгүй чи 21 гэж заасан биз дээ. 19 20 та хүүхдэд үүдэн тэр бол үүдэн харуул хамгаалт хүртэл нэг талаараа маш сайн байсан. Бидрийг ус анзаарсан. Миний хүртэл иргэнүүлэх шалгасан шүү дээ. Үгүй би одоо 21 хүрээгүй харагдахгүй шүү дээ. Үгүй шалгана гэх. Наач магтаад байгаа юм шиг тий. Залуу тий. Амар бүх юм айгүй чанартай чанга байсан тий. Тайт гэдэг шиг тий. Тэнд бол ерөнхийдөө бүх юм бол тийм байсан. Айгүй хүүхдүүдээс гэхдээ нэг бодлын үүдэнд орч чадахгүй хэлээжсэн. Тийм дараагийнхаа тэгэл уушлаарэ. Бид ч бас анханасаа яг хамгаалалтаа хүртэл авах тийм яг нэг газартай хийсэн. Тэгээд дараа нь тийм асуудал бол яг л тий буух хэзэн буцгаа ихтэй гэдэг шиг. Тэгэхгүй нөгөө тоглолч энэ тэндээс ингээл амраад бол хүмүүс цоглуулад ингэдэг юм байлээ л дээ. Аюулгүй байдлаар маш сайн гараа тий. Ямар ч асуудалгүй хутга шүүг болдог гэдэг тий хутга шүүг болдог гэсэн шүү. Тэр ч бас цаашаа том зургаар юм харцсан байгаа. Жижиг тоглолтоос хөл энийг бүхнийг яг ястаас хийх хэрэгтэй. Тэгээ маш хариуцлагатай өөртөө ч гэсэн тэгэл юм. Анхнаас юу хариуцлагатай байхыг л юм. Тамирын хувьд өмнө яг юм гарч исэн яг юм 1000-аас дээш олон мянган краудтай юм тайз хаана байсан юм бэ? Байгаагүй байна. Тэ. Яг хизээ хязаа нэмжлээсэн тэ. Зүгээр нэг өсрэл нэг 200 300. Гэтэ тэд нар ч айгүй гоё ялдаг гэсэн л та гоё. Ойрхон тий. Уур амьсгал айгүй гоё. Ер нь манай хийжсэн бүх юм дээр зодоо модоо ер нь байхгүй. Нэх зав. Тэгэл ер нь тий. Аа. Яг дандаа л гоё уур амьсгалтай хайр болж байгаа л тэгэл. Тулаанч хүний хувьд сэтгэл зүй гэдэг зүйлийг бас сонирхож асуувал гэж зүгээр бодод. Сэтгэл зүй гэдэг бол нөгөө би бас заримдаа боддоо ш нь Ленин зэм уншаал тийм Брюсли хэлсүү гэдэг ш тийм нэг хүн болгоо айдаг те. Энэ айцаа өдөрдөх гэдэг юм болов гэж. Тэгэл би ч гэсэн айж байгаа ш тийм зохиолал янз бүр болчихгүй те. Тэгэл спорт гэж явдаг ихнэр хөхтэй нэг гай болсон юм болчихгүй тэгэл бас бодно ш янз бүр л бодно. Гэтэл за би айцыг өдөрдөх хэвээр энэ ард нь гарах хэвээр тэр ч надаас айж байгаа. Би ч айж байгаа. Гэтэ хин илүү тайван байж хин илүү төвлөрч чадчихна. Тэгээ энэ дээр бас нөгөө нэг би ч яг спорттойгоо харьцуулаад бас тамираагаа бас бодоод байж байгаа шүү дээ. Тэгээ тамирыг бас энэ рэпрүүний хувьд бол бас сэтгэл зүй бас маш өндөр юм байна гэдгийг би бас айгуус ойлгож авсан. Юу өндөр ойлгож авсан юм гэхээр харсан байх гэхээр тоглолтын өмнөх өдөр бол айгуу сайн унтчихж байгаа байхгүй юм. Тэгээ маргааш нөгөө дуулаад яг нэг хүмүүсээс ингээд уур амьсгал сонсоход бол үнэхээр сайн бэлтгэлэн таарсан байна. Гоё цуцгүй гоё дуулж ийн тамирын. Тэр чинь нэг өстө сэтгэл зүй сэтгэл. Өмнөх өдөр амарсан байна гэдэг чинь гол юм. Тэр бол сайн сэтгэл зүй. Би үрдлээ тулаанд яг мэддэгдэг байхгүй. Өмнөх оройн үнэхээр сайхан бүх унтчвал яг л тэр өдөр миний юм шиг санагдав. Нэг
ган уйг харцхан хэлснээр нөгөө гар дүүрнэ гэл өглөө нь босоод нэг мэддэгдэг би дүүрсэн. Тэгээ гараа хатгаж үзээлээ дүүрсэн байж таг. За энэ миний өдөр юм. Зарим үе байгаа шүү дээ. Өөр хотод очивол 16 цагийн зөрөө гарч идэл хаа байсан Флорида энэ гоо дахиад 5 6 цагийн зөрөө тэгэл яг хизээ унтахаа мэдгүй. Тэгэл нервтэл ингээл тэр үе мөч бол нойр хагас тутам яг л ялагдж байгаа байхгүй. Тэгээ нойр маш чухал. Тэгэл анханасаа л ер нь төвлөрөөл өөргөө амраагаал сэтгэл зүйн амралт сайн бэлтгэл бас амралт. Тэгэхээр ерөөсөө байн балбаадах биш. Тэгэл амарч ижил бүх юм яг гоё ингээл үр дүнгөө. Одоо өөрөө чинь яг энэ холбоонд байгаа тамирчдын яг насыг ингээд анзаараад үзэхээр яг өөртөө чи ингээд харьцуулгаар ерөнхийдөө амжилт гарах яг хугацаанд хэр хугацаанд байх боломжтой гэж харддаг. Өөрийгөө яг ингээд өөрийнхөө настай ингээд харьцуулахаар. Миний нас бол одоо яг энэ BKFC-д бол жинхэнэ залууд орно. Оо за. Тий. Одоо ч манай энэ саяны тот ивент миний толцол ивент аврагын бүсэнд 40 гаруй насны авраг болж байгаа байхгүй. Оо бүрөө. Тэр чинь 12 тулаа хийсэн. 12-аас 10 ялсан. Сая 11-т ялтаа авсан. Тэнгүүт тэнд бол за яг залуу 26 7-ны төгт байгаа. Гэтэ 40 насны тамирчид маш их байгаа. 35 насны тамирчид маш их байгаа. Би ч одоо дөнгөж 33 34 шүү дээ. Тэгэхээр надад бол 90 сар бол бэлтгэл сайн форум сайтай очиход бол энэ холбоонд бол авраглах бүтэн боломж байгаа. Одоо зөвхөн сахилгаат бэлтгэлжилт, амралт, сэтгэл зүй тэр бүхэл юм. Окей. 33 34 гэхээр машин шиг нэ орж ирсэн. Нэг юм шууд 33 дөрөвтэй гэж хэлчихсэн. Манай өрсөлдөг чинь 39-тэй хүмүүс байна. Бүрөө Энэ чинь үсэн гарын төлөв. Би ч одоо 20 итгэдэг шүү дээ. Үсэн гарын төлөв 4 тулдаж 3 ясан тамирч байсан. Тэгээд нөгөө нэг BKFC-ийн яг тэр нөгөө Google одоо ранк тэр үний мэдээлэл төр бол цол горлох магадaltaй тамирч энэ төр гэдээ бас бичсэн мэт. Тэгээд намайг бас нэг энэ Аз панчаан л гэж утсан баг. Тэгээд энийг оолж ирэл тэрэнд нэг рекорд ч гэдэг юм уу те. Тэгээд би бодож ирсэн л та тийм Калифорни ч би тулдаг гэсэн чинь Калифорни Хамболт гэдэг хотод амьдардаг залуу байсан. Тэгээд намайг харчаад өө ET гэдэг намайг чи ET гэдэг нэг Калиг хэмж тэгж тулаан инхтер гэж дуучдаг. Тэгэл би чамайг мэднэ. Чи манай Хамболт тулж ирсэн шүү дээ. Би яг тэрэн дээр ч бас тулж ирсэн натаагаар арай л. Өө за айлмаа сайхан тулаа үзүүлье. Би таны насыг хөндлөж байна гэл тий. Ер нь бол ер нь тэд нэг муйтай, бокс, MMA тулдж байгаад сүүлд нь яг тулаанаасаа болж чадахгүй тэгэл яг шийтцэн л хүмүүс орж байгаа шүү дээ. За сайхан цус үзье, алцъя гэсэн. Ер нь тэгж л хараад байт. Энэ жиж бол зөндөөл нүүр ам задарсан тэгсмөрлөл болохгүй үзээд байгаа. Ингээ манай жингийн аврагч чинь хэд $9 рекордтой. 9-7 гэсэн. Үцэр бол авраг болсон байгаа байхгүй. 7 ял. Нөцөн гар тий. Тий, нөцөн гар. 16 тулаа хийсэн мэн чинь тэгээд ялж ялагдлын дундуур л тэгээд цуснууч үзэн байран л авраг болж байгаа. Тэгэхээр энэ бол жинхэнэ бас тулааны анх бокс ч өөрөө тийм нүцгэн гараар үүсчихсэн гэж ярьд юм л шүү дээ. Тэгэхээр яг одоо орчин цагт ингээл болсонгүй яг бокс ч өөр ингээл хуучин гарч ирж байгаа юм да. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст. Бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Ингээл энэ нэг Аз гэл ингээл ярьж штэ. Ерөнхий ингээд нэг ялгуурлан гадуурхал гэдэг зүйл Америкт болон Монголд гэдэг дээр та хоёр хоёулдч асуухт яг ийм ялгаанууд нь хэрвээ Монголд ер нь ялгуурлан гадуурхал гэдэг зүйл анзаар гэж байна уу? Монголд гайгүй шүү дээ. Гайгүй байна уу тий.
Тинчээ чин бүр гүнзгий. Тийм тий. Racism явж байгаа. Энд чи одоо нэг яа тийм би сайн мэдэхгүй. Гарал амьдралын боломж одоо юу гэдгийг те одоо дууны одоо үгэлдэг дуугаар нь ч юм уу эсвэл янз бүрийн төрлөөр нүртэл ялгуурлах зүйл ер нь байна уу? Тийм энэ чи бас тийм шүү дээ тий. Ер нь бол тийм биз дээ. Бас өөмөө юу гэдэг чинь тий. Тэр чинь баг амны уншлагч хүн болгоно тий. Тиймэрхүү царайтай л юм. Манай нүүдлэг тий. Хот хөдөө гээл тий. Хөдөөний гээл тий. Гэтэ цагаан хүмүүс юу миний харснаар л зүгээр одоо харууд Мексикод тэр манмит тэр зүгээр ингээл тий. Жок болгоод хэлээд байгаа хөөх тий. Хийгээл зүгээр бодлаа. Инээдэн болгоод цагаан магаанаас ч жинхнээс үзээд ер нь нэг жоохон дээрээс арчиж гал жоохон би илүү хар ажилчид гэж юм шиг л тий өөрсдөө нэг илүү хүмүүс гэж байгаа юм шиг л харьцаад ер нь бол мэдэгддэг шүү дээ ямар нэг хүн ер нь харилцаа тий нэг инээс нь ч гэсэн нэг юм цаагаараа нэг юм ухаантай нэг дээрээс нэг л дээрээс байгаа шүү би ингээ анзаархаар зүгээр харууд өөртөө бас нэг юм ялгуурлан гадуурхал гэж айгүйх ярьдаг хэрнээ өөртөө бүр амар хурц хэлбэрийн тийм хүмүүс юм шиг зүгээр би боддог. Тэ амо кракс гэл. Тэ. Манай хармаар нээзэд л тэгэл. Хэцүү штэ. Ийм ялгуурлал өөрөө чи тэр анзаардаг ер нь тэр. Миний хувьд бол бас зөндөө анзаарчихсан. Тэгээ би ч өөрөө дандаа гадагшин явж тулдаг болохоор тэгэл заримдаа үйлүүлэн штэ. Тэгэл гэхдээ ягаад ч би өөрөө тэгж тулдаг болохоор одоо Монголд ингэ сайн нөөмаа чинь WBC гадаадаас тамирч тавьчраад маа төр хоёр өдөр тулцсан шүү дээ. Тэгэхэд би бол өрсөлдөгчийг хараад яг өөр шиг санаад жим ингэ тавиаж явахтаа хоол авч хүмүүс санагдал амар хүндлэмээр санагдт юм хэлсэн. Яг л өөрөө би тэр зовлон мэдэн шүү дээ. Хүний дивжин дээр очиод тэр байгаа газрын хүн үзгээд тэрийг ялж ялгадаад явж явах үедээ тэгэл тэр янз бүрийн мэдрэмжийг авч байгаа юм чи. Спорт дээр бол харагдан тий. Тий харагдан. Юм уу сакс тоглоо зааланд ороход яг мэдэгдэв даа юм уу. Саксан дээр ч болохоор нөө хараад ч ялгарлагдахгүй шүү дээ. Яг Азиатыг над мад руу дамжуулах байгаа шүү. Оос зааланд орохоор л хүнтэй модалчаад идэгсэн. Өмгөө өгөөч гэлэхөө. Гэр тэгэл цаанаасаа нэг юм яагаад тавьчих жоох юм. Нэг байгаад байгаа юм чи тий. Энэ хараад бас саксан дээр ялгуур байдаг л байдаг тий. Жишээ нь Jeremy Lin ч л тэгэл хүчнөө зовлон зүдгүүрийг туулж иж дээдлийг рүү орж ийн гэж байгаа юм чи тий. Янз бүрээрээ хэлүүлэл зүсцэн үдтэй гэл. Тэнд яг нь би тэгж бодсон. Юу л юм бэлээ. Юм бэлээч гэж хаашаа. Гэтэ одоо first world problem гэдэг шүү дээ. Одоо манайс монголчин айгуу зөндөө асуудал байгаа шүү дээ. Ядуу буурай орнуудаар бол зөндөө одоо хоол моолоо яаж идэхүү гэл асуудал байгаа шүү дээ. Америк ч яг нэг тиймэрхүү асуудал байхгүй болохоор арьс өнгө, гомо юу гэдэг те. Тим юмн дээр амар ач холбогдол гэл. Нэг бол хооронд нь ингээл хагаралтуулаад асуудалтай байж хахын дээр байгаа. Тэгэхгүй чин асуудалгүй бүгд гоё ичвэл бас болохгүй шүү дээ. Тэр дээр нөгөө юм шүү дээ. Тэгэл хоорондоо ингээд муудалцал, хоорондоо хагаралтай л тэгэл. Одоо энэ Трамп гарч ирээд бас амар юу яж шүү дээ. Шинээр racism сэрээд байгаа юм шиг тэгэл. Яг нэг унтчихсэн racist хүмүүс нь сэрээд racist болоо. Тэр нь гарч ирээл те. Амар хуваагдаа. Одоо л амар хуваагдаад амар тийм юу байх шүү дээ. Бүр яг юм илт ялгуурлан гадуурхал Азууд дээр ер нь хэр ажиглагдсан бэ? За заал Азууд дээр юу яддаг вэ? Харуудыг тэгж болохгүй байхгүй. Харуудыг ингэж эхлэх юм бол нөгөөдөл чинь ирсэн мөнгө ирсэн. Азууд дээр чинь Азууд чимээгүй явж идэх байхгүй. Зүгээр Азууд тоохгүй шүү дээ. Нэг л өнгөрөн шүү дээ. Тэнгүүд Азууд дээр илүү тэгээд идэх байхгүй. Над дээр ч л тэгэл сэн юм хэлнэ шүү дээ. Чино мино бро чино биш. Mongolia гэсэн чинь гэнэж байгаа. The fuck is funny with Mongolia. Монгол юунд ямар юу Монголын нийттэй юм. Монгол хөө мэдхүү юу. Би ойлгуулж байгаа. Mexico, Colombia different те. China, Mongolia different. Mexico, Honduras different. Тэгсэн чинь тэр нэг Колумб залуу байсан ажин. Yes. Яг өөрөө Мексикт одолдог. Чаус. Тэнд монголчууд юу н хоорондоо хэрвээ Хоёр нь давгүй шүү дээ. Давгүй. Би яг Америкт үж үзэгүүлээ зүгээр яг өөр
ингээл наацад орнод оюутан байж үзэхэд ер нь нэг нэгнээсээ хол байхыг хүсдэг байхгүй. Монгол хүнээс л хол байгаад идэв. Тэгтээ тэгэл зүгээр л нэт шүү дээ. Өөрөө зүгээр хүн бол тэгэл гайгүй. Өөр хэд идэв ш бүгд завгүй юм чи. Тэр Америкийн ч угаасаа систем нөр завгүй байх тий. Ажлын 5 өдөр бол тэгэл бүгд л ажил. Тэгэл нэг хагасаа бүтсэнээр уулзсан. Кино шиг биш тий. Тийм кино шиг биш шүү. Тийчээс ганцаардж үзэн ш тас тий. Ихэндээ бол гэл би ч юм уу тэнд амьдрах гэж үзсэн юм чи ихнэр өгтөг очоод. Тэг миний байх газар л шүү. Намайг Тамирын очсон чи Канзас төрөө дээр хоёулаа энд амьдрий. Би явах гэсэн. За Монгол уцлаа. Аа. Спорт гоё тий. Бисээр тэнд байсан бол айгуул наашлахчгүй тэнд одоо байж ирсэн. Нэг бодлолчихсан. Спорт гэхэр спортоор бол дэлхийд танигдах бүрэн боломж монголчуудад байна шүү дээ. Өөрөөс чинь ингээл ахуулаад зөндөөлөл ингээл байна те. Бид нар юу харж ийн спорт монголчууд бол спортоор бол дэлхийд болж байна те. Тэгэхээр за юу онлайн одоо CS:GO-гөр ч гэсэн алж штэ гэж дэлхийд дөрөв оргилтон л явж. Тэгэнгүүт урлаг гэхээр хоёр хуваагддаг. Яг өмнө ч гэсэн манай подкастер ганц хоёр хуваар л ярьж. Урлагаар дэлхийн мэлхий хот гэдэг. Харин тий би тэрийг л ярмаар. Урлагч нь бас тэгэл юу хэл бас хамаагүй шүү дээ. Тий. Амар гоё англиар дуулдаг хүн гараад ирэх. Хэлээр бол хэцүү л дээ. Рэп дээр бол ялч гадаад рэп чин хэлийг ойлгож сонсдог болохоор тий. Тэгэхээр Монголын чинь бол яг өндөө Аз хүмүүсийг бол тэнцэн харууд сонсоод байхгүй шүү дээ. Ялангуяа нэг сонсоод байхгүй шүү. Тэгтээ яагаад үгүй шүү дээ. Гоё Монгол хэм маягаар бол Монгол урлаг. Тэгтээ Монгол урлаг спорт энэ чинь урлагч соён гэрүүлж ийн улс орон үндэстэн чанга Монгол хүн гэдгийг чинь урлаг юу ч авч явах хэрэгтэй байхгүй. Дээл хувц одоо язгуур урлаг энэ бүхэн чинь биднийг Монгол үлдээх байхгүй. Түүнээс цусмус бол яг үндэ хужаач юм уу гэж мэдэхгүй шүү дээ. Тэ? Яг нөө ДНХ юм уу нүгэл хэдүү тэндээс эндээс шүү дээ. Тэ? Гэхдээ одоо манайсыг Монгол болгож байгаа юм чинь Монгол философи, Монгол одоо дээл хувцс юу гэдэг энэ бүхэн л язгуур урлаг эдгээр л Монгол болгож байгаа юм чинь. Эндээ хөрөнгө оруулж ийж энийгээ гоё ойлгож ийж Монгол гэдэг чинь үлдэн шүү дээ. Тэгэхгүй хятад олчих юм л яаж гэдэг тий нэг үтсэн чинь тий хятад нэндэл манах гэл энэ танах тий тэгэл ярьсан за яг хүү өдргээд яг хит гонцгой байгаа учраас маш гоё байгаа учраас хүрээд байна тий зөвхөн хип хоп гэхээр яах бол болно шүү дээ тий яг онцгойрж ижил хүмүүс илүү сонсон л та тэгэхгүй одоо би нэг хин нэг одоо Kendrick Lamar чиг яг адилхан дуулдаг байлаа гэхэд хүмүүс тэрийг яах гэж сонсох юм бэ? Kendrick Lamar-ыг зөвөр сонсчихоор байх ч тий. Тэгэхгүй манайхаа ингээд гадаадууд шиг болох гэж дүүр яхтай биш. Яг ингээд өөрөөсөө тий авдраа айлаас ирэхээр авдраа байх тий. Авдраалах хэрэгтэй. Жишээ нь өөрөө чинь яг ийм Афро Америк залуучууд хэрэг хүлээж авдаг гэсэн яг энэ хийдэг зүйлэр чи рэп. Тэг манай тэр Cancer-д одоо манай найзууд бүдрээ айгуу дуртай штэ. Бид айгу хөндлөн нас. Бидрийг одоо тэр хүүд рүү очиход л Chinese гэлдэг. Өө наадуулаа Chinese гэж болдгоо дурггүй шүү гэж хэлж байна. Бас гоё те. Гоё. Тэгэхээр юу гайгүй хүлээж аваа. Тэгээд дуунуудыг чинь бас сонсно. Тамира ингэ одоо рэпер гарч ирэхээс илүү бас яга продюсер битмейкер гарч иж болно шүү дээ. Амар гоё Монгол самплтэй те. Одоо манай нүүдэл бол айгу гоё Монгол хэм маягтай айнууд идэх хөөх. Мондөг залуу шүү дээ. Өөр Монгол сая тэр тоглолтын дээр дуулаадсан. Тэгсэн. Тий. Маш мондөг залуу баг. Нүүдл идэр чи Америкт идэв юм уу? Үгүй. Өөр Монголд идэг. Аа. Энд чи визтэй. Ирээ очив юм шүү дээ. Яг нөгөө нэг YouTube бид нар нэг хэсэг ухаал хаяа харддаг багт ингээд гой юм Аз залуучууд байдаг. Солонгос хятад гаралтай Asian American залуучууд гой юм хийгээл тэгэл Афро Америк ганц хоёр найзуудтай юм шиг эргэн тойрондоо харуулаад тэгэл дуу муугаа хийгээл яг тэндээ үлдчихэд байгаа байхгүй. Англиар л үгэлж байгаа шүү дээ. Тэрнээс яг дээшээ явах нь үгэл бүр ингээл зарим нэг л хүлээгээл 2-3 жил харцсан. Тэгээд яг хэвэндээ байж байгаа л тэгээд мартагдчих байгаа. Америкт гэдэг урлаг нь бас юу л да бас цаагаараа зөндөө юм явж байгаа л тэ. Одоо еврей хүмүүс ч юм уу заа. Яадаг чи. Би яг сүүлд нэг жоох юм хараад байх тэр нь тийм л. Холливуд тэр чигтээ еврей хүмүүс л идэг. Тэгэл дуунууд нь юу яах. Одоо тэгэл Америкт бол аллах маллах тийм юм дуулж ижил. Тэгж ижил яг тийм одоо crash out гэдэг шүү дээ. Хэрэгт ороод. Тэгэл тэд нар тэгээ шоронд ороод
нэг бол үхэл дуустдаг те дандаа. Рэп сүүлийн дандаа бүгдээрээ л үхэл шоронд орол тийм болоод байгаа юм. Тэрийг илүү дэмжээ. Тэдний чи хараад хар хөөгдөвчдөг л хэцэж байна шүү дээ. Тэрэн дээр айгу яадаг гэж магадгүй л бах. Тэгээ хинийгээ гаргаж ирэх, хинийгээ яах их мэхэн тэгэл учиртай л байдаг ах тий. Ингээл ярихаар Тамир дуртай зүйлээ хийж байгаа. Рэп тий. Монголдо бол ингээд ер нь байр суурь олчлоо, тогтчлоо. Нилээн сайнаар яригдж байна. Цаашдаа ч улам өшөө өсөх ба. Тэгээд ер нь ингээд яг энэ дуртай зүйлээ хийгээд Монголдо юм уу эсвэл цаашаа бас юм бодд юм уу? Одоо Америк дэлхийд гэдэг ч юм уу? Эсвэл Аздаа ч юм уу тий. Тийм би яг багасаа нэг дуум уу олон танигддаг гэж ерөөсөө харин үнэн яг тиймэрхүү ерөөсөө яалч гэнэ чаддаг юм л рэп хийх байсан юм шиг тэгэл ерөөсөлтэй тий. Нэг асуудал дэлхийн мэлхийн нэг заавал нэг тийм сүртэй амбиц байхгүй. Гэхдээ яг тэнцээ одоо би манай одоо тийм артист гаргаж ирэл гэж айгу боддог тий. Манай тэнцээ авьяастай залуучууд байгаа. Нэлээс зөндөө амьдрал үтцсэн тий. Тэр чинь тэгээд яг нэг гоё пуш хэрэгтэй. Тий. Одоо бид нар энэ чинь Америкт гоё хийгээд Америкт энэ Монголд гоё юм хийгээд сурцсан байгаа шүү дээ. Зөндөө туршлагатай. Одоо тэрийг аваачаад одоо зөндөө тийм боломжгүй айлын хүүхдүүд энэ төр зөндөө байгаа. Тэгэл тэд нар дээр хийчихсэн тийм боддог. Тий. Яа чи монголчууд рэп хийхээр би өөрөө монгол болохоор тэгдэм үү. Арай илүү нэг зохино гэдэг штэ. Тэг санагдаад идэх байхгүй. Одоо бусад Азийн орнуудыг. Яг жон гэдэг хэрж байна. Тэг яг нэг Филиппин эдрийг харахаар эдгээр чинь бас хипхоп айгу асар өндөр түүхтэй улс байлаа шүү дээ. Америкт анхдагч Азиудын нэг гэдэг ч юм уу. Тэгээ монголчууд амар нэг л өвөрмөц болоод байгаа юм шиг санагдаад идэх байхгүй надаа. Тийм хил усан ч гэсэн нэг юм сонирхолтой хатууч юм шиг тий. Монгол хэлээс баялаг шүү дээ. Гэтэ би ус тэл баялаг л ахaltaа мэдэхгүй болохоор л. Тийм монгол хэлээс айгу баялаг. Гой сонсогдсон шүү дээ. Арай жоохон нэг тийм ирчүүдээ. Тий. Холимог тулаанаар ингээ харахаар яг уу UFC-гээс бусад ерөнхийдөө том холбоодуудад бол холимог тулаанаар бол монголчууд маш амжилттай явж шүү дээ. Ер нь бол хэд хэдэн тамирчид маш сайн явж байгаа бүгдээр харсан байж гэн байхгүй болсон ч байна. Тэгэл ийм байна. Тийм UFC гэхээр яг ерөнхий ойлгохоор хүмүүс чинь ориглоно гэж ойлгоод шүү дээ. Ер нь бол хамгийн том лиг. Тийм бас хамгийн том. Яг ийшээ бүр бүтэн амжилтыг ягаад гаргаж чадахгүй байх гэж зүгээр яг үзэж байгаа хүмүүс айгүй бас боддог. Яг байгаа бах. Тийм. За ингээд 1 2 3 тулаа хийгээд тэрний цаашаа эсвэл явж чадахгүй байх гэдэг ч юм. Ягаад даруух юм болоо тий. Харин UFC-д ягаад том тамирчинтай болохгүй байх гэж зүгээр бас. Миний бодлоор бол бас юм штэ. Энэ зүгээр нэг хүн тултаад болохоос яг үндэ багийн спорт байхгүй. Та нар одоо тэр нөгөө том тамирчдыг хараарай. Хідүүн хүн тэр хүний ард ажиллаж байна те. Тэр хүн жингээ асч яхад хідүүн хүн тэрийг ингэж одоо нөгөө сүүлийн тэр жин асалтын 1 кг энэ чинь гарахгүй шүү дээ хүний биенээс. Тэр үед бол хүн хажууд нь ингээд дэмжээд хүү хай гэдэг одоо чирсэг инхрийлэл байж байгаа байхгүй. Амаа минь мөсөөр арчаал ингээд өөрийг нь хуурал те. Тэгэл одоо чи чаднаа. Чи мундаг шүү. Чи бол аврах шүү те гэл хідэн талаас нь ягаал. Тэгэл нэг килограмм хасгach ийлээ гэж бодоход тэндээс нэг 300 г ягтал ингээл бөөн өнөр алгаад шал дэмжээлтэй бүр урам өгөөл хөдөлж чадахгүй нэг бүр хөдөлтөлн гэж урам өгдөг. Одоо жишээлбэл Justin Gage чи одоо нэг бүдүүн залуутай байнга октогоны ард гардаг тэмцээн болгонд тэр бол найз нь цугтай байнга л үйждэг. Тэр нэг айхтар сүйтэй лап аваад бэлтгэл хийдэг. Тэр хүн тэрнтэй яг цугж нэхэр тэр хүн тэрнээс л нэг хүн чинь найзлж явж байгаа найзсаа хүртэл гоё пүүш авдаг үстэй. Тэрнтэйг л байж хатны гоё ажил бүтчихийдэг ч юм. Яг түүнтэй адилхан тэр баг гэж байх хэвээр. Дээрээс манад чинь мэрэгжлийн талаар дэмждэггүй шүү дээ. Нэг хэсмэр. Би өнөөдөр Америкийн нэгдсэн улс 13 дахь удаа явлаа. Би бас нэг хүн шиг бас нэг ор хоронтой олж үзлээ. Тэргээ голтон зарлаа. За Монгол энэ хоёрын оронд явж байгаа оронд Америкт ч амтраа тэмцэнээс байж байгаад тэмцээн оролтонд орё гэл үзсэн. Тэгээ чадаагүй. Тэгэл чи юугаар тоглож байна? Яг гэсэн нэг машаа болон буцаагаал зарна. Нөгөө зардлаа их гэлж идэл хүн чи ингээл дэмжгүй өнөөс ингээл 5.3 сая төгрөг гуйгаал ингээл сүүлд хүн чи залах шүү дээ. Тэр ол юм. Нэг тэмцээнд явахлахаар бол тэгэл яалж ялагдлийн дундуур явж байгаа шүү дээ. Монголчууд ч их сонин
Хүмүүс ч ерөн сонь амжилттай л явахгүй л наа гэл нэг ялагчгаар тэгэл зангаа өргөдөг хүмүүс ч байна. Ялаад байвал ингээл гэл нэг жоох юм өгч тэрийг амар юм өгсөн юм шиг байдаг хүмүүс байна. Амбицлахгүй гой ахнаар зөндөл бол янз зээл хүмүүс тэр харьж үзэж байна. Тэгээ энэ дээр юу харж байна вэ? Би сая ингээл жишээлбэл хамгийн сүүлийн жишээ Big Gibbs тэр санд бэлтгэлээ хийж байгаа л Лос Анжелесийн цаашаа Тампа гэдэг хот руу явж тултгаар болж байгаа байхгүй. Тэгээл тэнгүүт манай өөрхөн Америкт байдаг ах багш нар чинь ингээл нэг өөрсдөө зардал мөнгийг химнээл тэгэл ч бас гэр бүлээр явж байгаа ш нам хөргөд дэмжгээл олон онгоцонцоо бол хэдүүрийн зардал болох уу те. За тэр чи ядрахгүй юм чи ганцаар нисчихэд жингаас ч юм чи онгоцон төөрөөд үгүй олон цаг машинаар явал хавган чинь магун чинь ус би ч ус олцсон юм чи гэл. Тэгэл би заа гэл ингээл жингаас яг өмнөх өдөр ингээл нисэл ганцаарх нь явж байгаа байхгүй. Тэгэл яг 12 цагаас ниснэ гэл байж хат нэгэд за 10 гэд орцсон. Яаж 2 цаг юм чи 2 унтаал байвал нэг уур шалжин хасгад арай илүү байдаг хөдөлгөд төрөл амар. Тэгээ хөөх юм нэг 2 цаг унтчих тэр чигтээ онгоцноос оцорч унтаал. Яа босоод уур урч юм чи яд хажууд нь хань болоод хүн байж. Тэр нөө жин хасцсан чи амар эмзэг болол ингээл депресстэй. За тэр 50 шүү. Уурлагч хүртэл нэг энерги гарч байгаа шүү дээ. Тэр уурыг хүртэл бариад ижиж энерги л хадгалаад байгаа байхгүй нэг ялах гэдэг шүү дээ би чаавас өөргөн мэдэр. Тэгэл ахаал 5 цаг хүртүүлгэр болчих واخгүй ёо гэл тэгэл хонгоцоо ахиж хүлээгээл ахиж тэнцэн нуунтал амар хэцүү. Тэрэнд орвол өнөөдрийг багаар нь дэмждэг болвол ингээд тамирын мэж ин манай баг хамтлаг багш маань ээж ингээл дэмж дүүмэн ээж яхад бас сэтгэл санаа өөртөө яхаа гэл те хажууд нэг юм. За дээрэс нь багш нь ээж ин. Тэг бид нэг 3 4 л явъя л та Америк очиж. За үндсэн яг сандаа байдаг багтаа бэлтгэлээ хэлээ. Яг тийч зөвхөн санд тэмцэн болоод байхгүй шүү дээ. Бүх хотод бол аль хотод болох нь мэдэхгүй. Яаж бид нар 7 өдрийн өмнөөс тэр газар нь багаараа очиод тэндээ гоё уур амьсгалтанд дасаад тэгээ бэлтгэлээ хийгээд жингээдийн тааруулаад эдэн маа намайг дэмжээд тэр чинь багийн юм явж байгаа байхгүй. Түүнэл ингээд манай одоо Америкт төрсэн ихч маань миний хүргээ ах байд. Тэд маань айгүй их тусалдаг. Бүх тулаан бол өндөр байж. Тэд нар байхгүй бол миний амжилт байхгүй. Тэрүүгээрээ бас энэ Америкт тулчаа тамирчдаас очиод тамирчдаас бас арай илүү бас тэр чинь нөгөө бас дэмжлэг болоо явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ UFC-д гараад эдгээр ингээл ихний 1-2 тулаандаа л ялдгийн энэ төр гэл тэгдэж шүү дээ. Үгүй тэр чинь яг гэсэн дээр та хэд олигтой дэмж чадахгүй шүү дээ. Үнэхээр тэр оргилд авар гарах гэдэг бол утгаар л дэмжилтэй. Золиослолт саксыг яаж дэмжиж чинь, бус спортыг яаж дэмжиж чинь те. Яг түүнтэй адилхан 5% үний зардлын үнэхээр ирээдүйтэй гэж харж байгаа. За төмөн дэмжлэг нэмж аргал. За инх оргил байж чинь, намсраа байж чинь одоо эдэж холбоонд орч. Эдрийг багаар нь дэмжүүлээд байх газар нь эртнээс очиж байршуулаад. Тинчиж бүхэл юм өнгө шүү. Буудал, сав, унаа унш түрээс бэлтгэлийн заал. Тэгэл бид нар чинь нэг болсон болоог зардлаа гээл хөрхөө очино. Айл хунараар байж байгаа л тийм өөрсдөө шүү дээ. Нэг хідэн нэг ойр дотны дэмждэг ахтар нэг хідэн төгрөг өгөн тэгэл тэрийгэ болохгүй өөрөөсөө хүртэл харамлал усаа хүртэл ингээл аваал уунд хийж бүх юм нэг юм жижигхэн кола аваад үехээр чинь $3 хэдэн цент гэхэр чинь тэлж чинь Монгол мөнгөөр 10 сая төгрөөр ундаа авч уул чадахгүй шүү дээ. Гэдэг утгаар тэгчээд хүнээс амар том юм шаарддаг гэдэг. Тэг чи улсын дэмжээгүй байна. Бид нар чи өөртөө ингээд энэ Оросуудын одоо энэ тулааны чи юу ч одоо нөгөө Оросын нөгөө бетийн сайтууд байдаг. Би бол амжилттай мөрөдөд тоглоом тоглож үзег л дээ. Тэнгүү тэд нар ингээл нөгөө дэмжээл одоо орсчин бол спорт л амар хөгжиж штэ. Монголд одоо тийм юунууд нэг хэсэг байдаг гэсэн штэ. Ганц нэг нь дэмжээд тэгэл улс хуулиар нь бас хорчдөг, болиулчдаг. Нэг бас тийм энэ тогтолцоог бас ялуул Монгол те. Ялуул Монгол. Араас нь тоож Монгол те. Тэгээ бас тэрэн дээр бас аягүй гайхтай юм аа. Тэгэл одоо ягсэн эн чинь бол нөгөө Conor McGregor хэлдэж шүү дээ. Донтолт гэж. Энэ тулааны спортч бол зүгээр цэвэр донтолт яваад байгаа байхгүй. Түүнээс энийг нэг сакс тоглодог шиг хөлбөмбөг тоглодог шиг оролдоод үзье, ингээд үзье гэдэг спорт биш байхгүй. Бүх юмаа динжин тавьж болох. Тэр энд би зүрх сэтгэлээ зориулаад өөрийгөө золж шүү дээ нэгс. Тэгж байгаа залуучдыг яг тэр хараад дэмжээдэг бол бид ч бас урмаараа бас. За одоо би хартаа бас нэг тийм төлдөг болчлоо. Одоо жинки эцэн өөргөө зөлөөс бүр 100 бэлэн болж байгаа. Таны зохиолж унаж байхдаа яасан гэлээ. Өнөө спонсор маасэр нэгэн тарихтаа. Комбек хийдэг тулаан уу? Тийм, комбек хийдэг тулаан дээр чи бол ихний тулаан нэг Америкт очигээд Португалны тэмч 31 секундэд дуусах шүү дээ байхгүй.
Тэр чинь бол машинаа бас зараа явж байгаа байхгүй. Яг анх удаа Америкт толдоход бөөм баяр болсон. Йоо, бусдын дэмжлэгтэй. Машина зараа явцсан. Тийм би чинь өөрийгөө болгоод тэр үчи хоёр тамирчин явж байсан. Тэр хоёр бол зардалтай нөгөөс олон танигчсан тэр үчи. Би ч тэг танигдаг байсан. Оо явах нь лааз гэж ерөөс машина зараал явж байгаа шүү дээ. Очоо $500 л авч байгаа. Тэр долларын дээрээс машина зарвал зүгээр л тэр амжилт авч хүн ялах хэлээд явж байгаа. Тэгээ ялчаа хөрөөд ирсэн чинь Эрхэт Монгол группийн нэг барилга хариуцсан гүйцэтгэх захирал залуу байх байд. Тэр нэг төрөө чамд ирээдүй ингээл хөөх юм. Анх удаага би хоёр дахь талон дээрээ зарлаад алхахар болж байгаа байхгүй. Өө бөөм баярлалаа нөгөө зардал мөнгөтэй болцсон чи яг амирч. Тэгээ нөгөөдөлтөө тулдаа байж хэ зохиолж унстай мэдээвч нэг үсчлэг дээрээсээ зохиолчдөг. Яг нэг хүн нэг усан чихэр хамаг амьдрал нэг харагдчих. Яг л тэр шиг юм л. Оо стэн ч төнөө зодолч болоод энэ спонсор бүх юм хотлоо одоо энэ одоо нүдний болоод нэг баг нүдэнд нөгөө нэг мөнгө болж харагдаад байгаа юм шиг дараагийн юм чи юу бол төрөм одоо ингээл нүдний булаа гэл тэгэл өөр ихгүй нөө босоод тэр шүүгч гэсэн дээрээс юм арсах тэр чи сахилга одоо амар сайн юмсэл тэгэл нөгөө давтаацсан нөгөө яг зохилчон гарч ирж аминд орж нөгөөцгөж хөвтүүлээл тэгээ тэр талаа айгуу гоё бас миний амар хайртай талаа шүү дээ. Яг монголчууд хүрсэн. Тэгээс тийм комбект тулан бас айгуу хоор идэв. Хэсгээс нахаад тавьчихна одоо. Окей. Тийм л юм болдог. Тэгэхээр ер нь бас дэмжиж өгвөл бас тэгэл хүн чинь урмаар шүү дээ. Багаараа очиод тулаан болох газрын 7-оос 11 юм очиж байрлцсан бидрээ өчвөл бид нар бол чаднаа. Монгол хүмүүс бол гинтэж би бол боддоо шүү дээ. Одоо тийм арьс өнгөний үзэлт бол ерөөс тоохо болцсон. Угаасаа бид нар номад те нүүдэлчин Чингис хаан чинь дэлхийн төлөг эзлэхдээ угаасаа л гэж давшиж явж л те бүх нойрыг авч ижил явжсэн. Тэр яг түүнтэй адилхан боддоо шүү дээ. Багуул амар шагадаг чинь те. Альч улсын монголчууд л өстэй те. Альч улсын тамирчинтай үзэхдээ би бол тэгэл нэг би ч монгол хүн шүү дээ. Тэгэл үг дээцээ бодно шүү дээ. Мэдээж нь бол том далаа гатлал, тэнгисийг гатлал очиод эзэлж исэн байж таар шүү дээ. Би яагаад чадахгүй гэж өнөөдрийн чинь орчин цагийн дайн л гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Үгүй хэлээд явахгүй те. Одоо нөгөө нэг санхүү гэдэг зүйл чинь спорт ч өөр үнэтэй зүйл гэдэг шиг. Ялангуяа мэрэгжлийн тамирчин сагсчид хэдэн жилийн өмнө хажуугаар нь ажил хийгээл чөлөө цагаараа сагс тоглоно гэж бас хэцүү л байсан. Тэгээд одоо тэд нар чинь бас нөгөө нуруунаас ачаанаас нь авч яйл спонсорууд янз бүрийн зүйл цалин өсөөл ирэхээр тамирчид нь яаж сайжирж байгааг бид нар харж Монгол Либрон ч биендээ $100 жилд өртөг. Хэдэн сая жил. Тий. Чин тэгжээжл тийм байгаа шүү дээ. Тэгжээжл тийм байгаа шүү дээ. Монголын саксууд ямар гоё болж байна. Амар гоё шүү дээ. Үзэхэд би өөр одоо үзэх хүн амар дуртай. Үгүй яг тамирын өдөр бай гэдэг. Баян үзээд байгаа. Үнэхээр гоё үзэхэд бүр урамтай байгаа хөөх чинь тэр яг нэг дүрслэл мөрслөл нь яг бүр гадны төвшөнд очсон. Тамирчид нь ч хүртэл их гоё болсон. Тийм үнэхээр гоё байгаа хөөх. Дэмжээд тэгээ нөгөө хувийн компаниуд нь ч гэсэн дэмжээд ингээд ирэхээр тэгээ нөгөө тамирчдын авдаг цалин ч гэсэн ерөнхийдөө бол зарим ер нь ажил хийх хэрэггүй болж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр нөгөө нэг хамаг ачаас аваад тэгэхээр нөгөө яг өөр төр чи аваад үзвэл яг л адилхан шүү дээ. Тий. Жишээ нэг $3 колон санаа зовх хүртэл амьдрал байдаг байхад тэр бүгд нэг буудлын мөнгөнд хүртэл санаа зовхгүй болно. Зөвхөн бэлтгэл гэдэг чинь ямар бүр толгонд бүх ачаал авчиж байгаа шүү дээ. Жинхэнэ 100% бэлтгэл. Тий. Ёстой 100% бэлж. Тэрийг алдахгүй тулд ахаал тэр комбек чинь ингээл давтагтаад байгаа юм. Сая явхад сая PKFC-д ихний тулаандаа явхад ерөнхийдөө ийм спонсор янз бүрийн зүйл дэмжлэг хэрэг байв. Ер нь байхгүйсэн шүү дээ. Тэгэл өөрсдөөсөө л гаргаал тэгэл явцсан. Тэгээ заримдаа нөгөө тэгж боддог болчтой юм лээ. Хүнээс ингэ юм гоохаар сэтгэлээр өгөөгүй юм харамын юм чи яг нөгөө тийм очиод ингээд одоо яалагцсныхаа дараа юу гэж гайхалж байгаа юм шиг. За би өнөөдөр хийж чадчих юм чинь бас олж чадчих юм ч бас маа дүүндрийн бас буян байж та бид ч бас зөндөө юмний ард гараад за өөрөө би дуртай зорьцоо өөрөөсөө гаргаж байгаа юм бол тэгэл сайх штт. Яг гоё бас эн чинь бас сэтгэл байх хэрэгтэй. Бид нар чинь тоглолтыг хүртэл ихтэй хамгийн сайн хөгжим хамгийн сайн тайз гэдэг чинь нэгөөсөө үзэгчдийн хүндлээ сэтгэл гаргаад шүү. Тэгжээж энэ дээр юм үр дүнтэй хэрүүл зодоо өнгө тоглолтын уур амьсгалч гэсэн хүмүүс 10-аас 10 оноо гэдэг шиг. Яг л тэр болго миний тэмцээн ч гэсэн бас хүн сэтгэлээрээ дэмжүүл би бас тийм чи яг бүх юм болох юм дээр яг тийм болдог тийм. Хөгжим бүх юм гоё эс шүү тоглолт. Тэр бол ерөөсөө мартагддаг миний яг нэг all time гэдэг шиг Монголдо бол яг л тэр тоглолтуудын топ 5-ын л нэг үл яа. Flex гэдэг байгаа шүү дээ. Нэмэх 21. Тэгээд маркетинг энтерийн компаниар хийгээгөө.
Тэгээд хаа байсан степер энэд. Тий. Тэгээд өөрчлөлөө. Монголд байж болох бүх нөгөө нэг эсрэг боломжгүй юмнуудаар хийцээ байгаа. Тэгээ бахан гест артист кининч зарлаагүй байхгүй. Тий. Ирсэн хүмүүс бол дандаа гоё сюрприз болсон. Тэр нь илүү гоё байхгүй хүмүүс гэл кахыг гарч ирж явах тий. Гинжин гарч ирж явах тэгэл ер нь дандаа маш төрсөн. Тоглолтын дээр жишээлбэл манай Тамират Америкт бол үс AMG гэж залуу шүү дээ. Бас энэ юм гоё гоё дуунд. AMG ирнэ. Ozimeg гэдэг одоо энэ Стивен Curry-гийн малгайг Монгол залуу шүүрлээ гэдэг. Тэр залуу чинь одоо КТ-сэн уран бүтээл тий. Тэр залуу ер нь бол бидээс гоё гоё тий одоо Берна яг тэр Америкт одоо өсөж одоо тэнд амьдарч байгаа жинхэнэ яг тентгийн вайбер байгаа залуучууд манаас ирээд бас гоё гоё уур амьсгалыг бас үзүүлэх баха. Нэрэл үгүй яалч байхгүй. Одоо ингээд Степи арена тоглолт болоход ерөнхийдөө бас энэ асуудал Ярмаг гэдэг амар том нөгөө замын бөглөрөл гэдэг асуудал одоо ихэнх нь хаширдаг тий. Зорж очно гэдэг ба. Зорж очно. Маркетинг байхгүй. Хийгээгүй тий. Тамир гэдэг өөрөө л маркетинг байна тий. Тикт яг хаагур зарагдаад байгаа марагдаад байгаа мэдээл тун хав. Тамирын баг хаяг руу орж иж л харах байх. Ийм байж хат бол тэгэл тэнд бол нэрээ бас гал асаасан шүү дээ. Тэнд төгжрөл дараа нь хідэн цагаар болов. Гэрч тий. Юу яа. Хэдүүлээ чинь гарс тий. Тэгсэн. Бас өмнөөс төгжрэлсэн шүү дээ. Тэглүү. Төгжрэлсэн. Шампансконд төгжрлийг мэдхгүй. Шампанск болцсон юм. Тий. Маш гоё тоглолт байсан. Дахин баяр хүргэе. Баярлалаа. Гоё зүйлийн ард гарсан. 23-ны тоглолт бүр сак болно. Тий. Ирсэн хүмүүстээ ч гэсэн баярлалаа. Тий. Тэгээ яг чад чи нэгээрээ нөгөө нэг бас нөгөө шеэр хийгээл ийсэн шиг одоо бас адилхан тэгнэ. Тий. Тэгээ BKFC-г ерөнхийдөө цаашдаа би бол одоо энийг бол энэ контент өшөө хүнд хүрээсэй гэж бодож байна. Тий. Тамирыг бол тэр хүмүүс мэддэг болсон. Тий. Энэ BKFC лигийг эн чин дэлхийн лиг Монголд зарим нэг нь магадгүй одоо мэдхгүй байгаа хүзэж байгаа. Энэ подкастаас ийм юм байгаа юм байна гэж харж байгаа бах тий. Би бол одоо зөв Монгол хэл юм. Энэ чин дэлхийн дэлхий гэдэг тэр нь жинкнээс үү. Тий энэ хэр чансаатай цаашаа явах лиг вэ гэдээ бас зүгээр би харсан. Тэгээ UFC-гийн дараа яг энэ төрөлтөө бол яг өөрийнхөө BKFC төрөлтөө UFC-гийн дараа яг ингэж дангаараа гарч ирж чадах юм том лиг шүү. Энэ бол анхдагч шүү гэдэг. Энэ бол маш ирээдүйтэй юм лиг. Анхдагч гэсэн 22 секунд нь оноогч. Тэр чинь топ 10-т орж ирлээ. Хамгийн хурдан онгосон нь тэгж шүү дээ. Тий. 4 орсон байгаа. Тэр хідэн зохилт орсон бэ? Мэдгүй би Тамирад явахтаа тоглоод заа 8 зохилт хийчихэл. Тэгсэн энэ намайг явах чахт нэг байдаг байхгүй хаа Монгол ер нь цор ганц байгаа шүү гэдэг юм 22 гэсэн тоотой Мэцүү юм жирсэн одоо бэлгэлсэн байхгүй Тамирад. Мах чи 22 энтер гэл ахын дүүсгэж 2-ын тоо гэл. Ялчингуутлаа ингэсэн орилцсон мэдэн. Тэгэхээр би цаанаас тэгээ 22 секундэд ялцсан. Тамира 22 номерын юмгийн цааны шүү гэдэг шиг тий. Нөгөө өрсөлдөгч нь 2-1 байсан аа 2-2 болчихж байгаа. Яснэ бид нар үздэг сайтн дээр юм хийдэж штэ. Username password хийсэн. Password-н дээр 22 хэвчээсэн хэрэг. Яг зэн. Нэр тий. Тийм дан 2-2-ийн юм бол. Тэ шүүгч яг 22 секундэд дуусгаж байгаа. Тий. За ерөнхийдөө бол ингээд шинэ хоч авлаа шүү дээ. 22 төрөө гэ тэ. Америкуудын өгсөн хоч байгаа шүү дээ. Boss Wolf гэдэг чинь. Тийм тий. Тэр хоч юу нь яагаад яасан юм? Тэр мэдгүй. Би ерөөсөө тийм хилээгүйс тэр хүнтэй андуурагдсан уу андуургадаг бүүн. Би нэг Dragon House гэдэг холбоонд тулдаг гэсэн юм байна. Тинч андуургдсан уу? Хитэн тулаа исэн бүүм. Тэгээ нэг азарган чон л гээл яриаддагсэн. Тэгээ тэргээр тэгжээс нэг өдөр л намайг яг хоёр дахь талаас Монголын Boss Wolf гэл тэгэл зарлал. Тэгэл юус тэрнээс бүх талаа тэгэл зарлцсан. Би тэгж өөртөө одоо тийм нэр хоч моч юу. Би бас нэг бэлгшээлтэй за чон гэдэг чинь манай Монгол хүмүүстэй чоноо ямар амар тийм дээдэлдэг үлээ бас хямар гээл те. Бид нар бас мэдээд нөө монголчууд чон дуртай Wolf залуучууд те. Бас магадгүй. Тэгээ дээрээс нь Boss Moss гэсэн аа. Тэ бас Boss гэ тэ. Тэгэхээр өөртөө одоо очих гэж байна шүү дээ. Энэ ирэх стонер юм байна гэж тэгэл авсан шүү дээ. Тэ. Одоо
Тамирын хувьд Канзас гэдэг нэрийг агч ашиглах юм. Үгүй тий. Нөө? Анх зүгээр тий ч одоо өөртөө нэр өгөх чааш. Тий. Өөрийгөө юу хөөч Канзас гэж шаач. Юу гэсэн. Тука өгсөн гэдэг лөө. Өгсөн чааш. Бараг тий. Бараг нэг хүүхдээ жигэж явдаг шиг. Би өөрөө асуусан байхгүй. Би өөрийгөө юу хөө биз дээ. Яах вэ тий? Тий юу хөө гэдэг. Өөртөө нэр өгч ингээ амаа штэ. Би өөрийгөө юу хээ. Тэгээ сүүл тэр ч гэсэн тэнэг санагтаа за зөвхөн Канзас манзас. Тэгээ аав ээжийнхээ өгсөн гой нэр нь шүү дээ. Яс. Тэрнгээрээ яваа ихэлдэг. Тамир гээл. Урдаа авгаа наацсан. Монголын рэпиг сонсоод зүгээр болох юм байна гэж бодсон гэд тэгж шүү дээ. Чиний хувьд үнэлэмж чи хэрвээ бусдыгаа Бусдууд гоё шүү дээ. яг чин чамтай яг нэг үеийнхнийгаа тий. Тийм гоё. Яг өмнөх үеэ бодвол бас гэхдээ өмнөх чинь тэгэл харьцуулшгүй шүү дээ. Гоё ийсэн шүү дээ. Өмнөх чинь гэхээр яг аль үеийг яриад байна? Татар гэр тий. Клик бүүм тий. Бид нар бол амар байсан шүү дээ. Гэхдээ манай үед яг нэг юм мэрч юм тий. Арай чанар юу н саунд маунд юу талаасаа гоё чанарчаал. Зүгээр л бичлэг нь гоё. Сонсогч нэг хүн зүгээр захаас нь ингээ анзаарч явахт нэг рэп гэхээр Монголд гэхээр нэг юм гадагшаа яваад тэнцэнэ зүгээр нэг юм орчинд нь очиод нэг жоохон нэг шороо салхинаас нь амсцсан гэдэг юм уу. Тим рэпрүүд нь илүү чанартай юм гээд ч юм уу эсвэл илүү мэдрэмжтэй болоод яваад байна уу зүгээр би зүгээр анзаардаг байхгүй. Тийм. Гэтэ би тэнцээ байсан ч гэсэн илүү монголоор тэгсэн байгаа байхгүй. Гэтэ тэр чинь яг үндэ би жоохондоо сайн харууд мараадаг үзэл гоё санагдал тий. Хоорондоо мега гээл тэгдэг ч юм уу тий. Тэгэл кул тэрийг гоё гэж боддог лээс. Очингууд би Монгол шүү дээ. Тэгдэг байхгүй. Тэгэл яг хажууд нь очихоор илүү ойлгодог тийм зүйл байх уу. За яг хэл байх л та. Яг энэ чинь яг ойлгол рэпэс чинь сурж байгаа байхгүй бас. Одоо гадаад юмнууд сонсоод амар лаг үг бичдэг мундаг хүмүүс их сонсоод үгээр яаж тоглож ийн гоё юм те. Тэр чинь бас сурж байгаа шүү дээ. Тэгэхгүй энэчнээс чи яг ойлгохгүй бол бас тэгэл яг үг мөг бичгэд тэгэл яг рэп гэдэг чинь утга нь өөрөө дутагдaltaй байж магадгүй те. Зүгээр л нэг энгийн юм хэлэхтэй биш шүү дээ. Нэг мөрний цаана 2 3 утгатай те зэвүүн тоглож моголцсон те. Зэвүүн юм хэлцэн те. Тэр нь гоё ихгүй. Цэцэгээс үүдэлтэй болов зүгээр би анзаардаг байхгүй. Яг манай үе ихээр цэцэг эдэргэл те. Ари өөр болвол тэгэл тэдэр чинь сонсоол дурлал эхэлжсэн. Тэгэл араас нь бас Америкт байсангүй гэл янз бүрийн хүмүүс ингээл ялгаатай зүгээр сонсогдоод байдаг байхгүй. Тэгэл яг ингээл тиймэрхүү бодолтой байж идэл тамир ингээл Америкт байж байгаа л ирэнгүүт бүх дуунд бүүм гээл те. Иймэрхүү зүгээр юм магадгүй байдаг гэж бодсон. Хажууд нь хараас. Манай тамирыг яг жоохон тарих нээгдэл хил устдаа болоо юм ойлгоод шүү дээ. Энд чинь нэг юм юмдаа за энчээ ямар ч буруу байхгүй л дээ. Гэхдээ ингээд жоохон юм үзэж нүд тайлна ч юм уу. Гэхдээ юм үзэж нүд тайлах чинь бас ганцхан юу биш байхгүй. Газраар явж өөр тийш явж юм үзэж нүд тайлах ш. Янз бүрийн юм хийж үзэж янз бүрийн юм одоо жоохон блок жоохон нүд нээгдэд нь шүү дээ. Тэгжээж хэлтэй бол хөлтөөл юм шүү дээ. Тийм шүү дээ. Яг л тийм л гэдэг. Монголчууд нэг зарим юм шүү дээ. Өнгөцгөн юм гэдэг. Одоо жишээл нэг сайн нэг 5 булаар нэг залуу нэг зөгтөг нэг холимтлаач хэлээрээ. За тэгсэн. Тэр яг үндэ амьдралдаа холимтл хийж үзээгүй шүү дээ. Ийм жилд чур зодж үзээгүй. Донцлгээд л. Тийм зүгээр тэр нэг цэргийн юуны гардан талааны тэмцээн дээр ягаад нэг болсон болоо нэг зодол өөрсдөө нэг зодолтонгуудаа тулаанч мэрэгжлийн зэрэглэм маач бас нэгээс нэг тийм залуучд байна. Гэтэ тэрүүгээр одоо бусдыг дүгнж бас харлуулж болохгүй тий. Одоо тулаанч нарыг одоо нэг юм бүдүүлэг нэг юм арьяарээс нэг юм бие чангалсан энгийн хүнд эрдэрэ гаргадаг маргадаг тийм бас болж болох. Манай яг одоо жинхэнэ тулаанч нар ч айгүй даруухан хүмүүс байгаа шүү дээ. Гэдэг шиг маа тамирын дүгнэн одоо ганц гоё аваа шүү дээ. Хүмүүс л одоо Америкт үсэн гэл ингээл нэг хүмүүс арт нэг амар л нэг одоо хармаар дурж. Үгүй энэ залууч юм шүү дээ. Яг бод дээр харилцаад үзэхэд бүх юм ингийн нэг тэг яг л Жордан өмснө, тамирын ослоо өмснө. Өөр хэлдэг хаа би харуудууд амьдчихэд
Нан Монголын зарим гэрэл зэмлэлцэг бол ингэж юм гээл. Өөрөө ч сая тоглолт дээр нөгөө инхий од чи Diamond гинжмэж тамирад бэлгэлж байгаа хоёр гинж тэнгууд нэг хоёулын зүгснэ. Цааха би чадахгүй байна. Энийг авч. Тэнгууд нөгөө Монгол бичгийг хүртэл тамирын өв соёлоо сурчлаад байна шүү дээ. Бидний медиа өндөр чинь байнга тий бид нар иддэг шүгдэг үеийнхэн. Тэгээд тэр хоёрын тоо Монгол хоёрын тоо энэ ч өөр хэлж байгаа. Би чи Монгол рэпер шүү дээ. Би чи Монгол хүн шүү дээ. Монгол гэдэг шиг ер нь бол эн чинь бол бас яг өөрхөө л үзэл бодлыг жинхэнэ бас рил гэдэг юм байгаад байгаа байхгүй. Түүнээс л одоо яг тулаанч яриад хүн азарглал, хүн томрол энэ биш үү? Аль болох хүнтэй муудахгүй л чи. Одоо ингэ годамжил надад нэг хүн муудалцаад би гэсэн таан зөх яг яаж зөх яг гэсэн дээр тэр хүн аваа ингэ зөхөөд байл жинхнээсээ зөх юм уу, худлаа зөх юм уу? Би ч өөрөө 19 онд бас яг тэгж баларч хүний бас айгүй том гимтээсэн шүү дээ. За. Бүр намайг ч хамаар цусгаажуулаад би болио гэд амралтын газар байсан. Тэгээ гэртээ орон цагийн дараа шаалга болов. Эдний зодтолдог гэж юу гэдэг ингээ тойроо зогсож. Ахаал зохиод авч. Энэ хайлтныг зогшилс тэгэл тэр 90 ам зад. Юу ч тэгээд юм болохгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө бид ч өдөр шөнөгүй нэг сурцаараа юм ээж хүнтэй айл болох муудахгүй. Одоо би бүр огт амсгаач байсан. Хуучин бол жоох амжилттай ягаад ингээд бас нэг ганц PM уушталсан. Одоо бүр тэгэл олон нийтийн газар маз явахаас ч хүртэл одоо нэг тийм сонир санагдаад. Манд буруу ойлголтын тий. Нэг rap gangsta гэхэр л нэг юм. Тэ? Гүн штэ. Тинчээ чин gang үүссэн шалтгаан чинь тэр чин дээрлэхүүлээд энэ харуудыгаа өөрсдөө бид нар хамгааллыг цагдаагаас өөрсдөө хамгааллыг тэгээ gang үүсэж байгаа шүү дээ. Түүнээс эн чин хамгааллыг өгье, буян хий тэр чин gangsta байхгүй. Жинхэнэ gangsta чин гэр бүлээ тэ юу ингийн шүү дээ. Яг л амьдрах гал бас явж байгаа. Түүнээс нэг юм худлаа гимт хэрэг хийчихэд яг гоо гимт хэрэгээр тэгэл яг гоо залуу насны алдаануудаас байгаа шүү дээ. Тэгтээ тэглээгээд нэг юм худлаа тэр чин gangsta биш шүү дээ. Gangsta чин буян хийдэг. Бусдын төлөө гэдэг юм. Бусдын төлөө. Одоо бас Robin Hood гэдэг шиг. Одоо шилийн сая иргээ тийм. Чадахчмаа гэдэг даруухан байж гэнэ гэдэг чинь тэр чинь л үнсэн. Дээрээс бас удаан оршин тогтнохын л билэгдэлж байна. Тийм зүгт даруухан хийж чаддаг юм хийгээд даруухан л байж байна. Яг үндэ томроод нэг гар ирэл араас ирэл ингэхэд бас эзэн шүү дээ. Яа төмөр хүн байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө зарим мэрэгжлийн тамирчин болох гэж байгаа монголчуудаас ёс зүй дутагдаад байна гэж харагддаг тийм. Заримдаа бүгд биш шүү тийм. Тэгэхээр ер нь бол эн чинь бол бас нэг юу зарим хүмүүс нэг амар нэг бие биелэл хөгжилт ингээл нэг юм юмнаас айдаг юм шиг юм дүр зурагтай залуучууд байж тэд нар зодолдоод амжилт гаргадаг бол амар амжилт гаргав. Эн чинь яг гүү واخгүй. Эн чинь бас бодно шүү дээ. Эн чинь оюун ухааны оролдуулж байгаа. Гэтэ айд сур, ичид сур гэдэг чинь айц. Айсан ч ихсэн айцаа даваад юм хийж чам тэр чин зөрөг өгөхгүй. Тэ? Тэгэхгүй айдгүй бол жоохон юмтай л мэдрэхүүгүй шүү дээ. Мэдэрдгийг мэдчихэж шүү дээ. Энд чинь бэлтгэлээ тааруул, амралтаа тааруул энэ чинь бас оюун ухааны зөндөө байгаа шүү дээ. Тэгэхгүй тэнэг мангар л очил ингэ зодтолдог тийм сурт биш шүү дээ. Авраг болох ч юм ухаан хэрэгтэй. Тэ яаж би энэ тэмэлхөө энэ тамирчин авахгүй нэг зөрөгтэйгэн дүр төрөл гарч ирсэн өрсөлдөгч болгоно зүү гэл арга ухаан гэж юм байна. Бас байгаа штэ. Тэгээ одоо нэг мундаг манай тулааны аваргууд гэл нам тунгалаг авьяатай Батгэрэл Данагийн Батгэрэл ах маань хүүг амар төвшин Нанди Эрдэн манай залуучдгаа таарлаа. Аж ахуйн амьдрал нь ч гэсэн сайхан л явж бүгд тэгнэ л. Тэгээ хоёроо тий. Тэгэл ингээл явж байгаа. Эдгээр чинь гэсэн ухаанараа л үзэж байгаа шүү дээ. Түнсэл ингээд өнгөрөө тэдрийг л ингээд явж та хараагүй шүү дээ. Хөө өдөр ингээд гүү шүү дээ. Ялангуяа тэгээд дээрэс нь тулааны спортын хүмүүс гэхээр асар өндөр нэг IQ байх ёстой. Тийм байж ижил амжилт үзүүлдэг. Тэгэхээр ер нь бол тулааны спортын хүмүүс IQ маш өндөр хүмүүс байдаг. Тэр чинь богино хугацаанд хорлоо сэтгэж нэг юм хийгээд шүү дээ. Ер нь бол тэгэхээр бас тулааных нэгээ бас нийт үзэгчднээс гоё хайрлж үзэж байгаарэ гээл амир гоё. Намайг жоохон хайрлаач. Гэхдээ нэрнгээс энэ таниулж мэдэх хэрэгтэй. BKFC дээрэс нь
Монголоос байгаа цор ганц тулаачгаа төрөөгөө бас бүгдээр энд бас ингээд хаяг нь гаргачих. Бүгдээр бас дэмжээрээ дагаарай гэж бас хэлээ. Манайраа дагахл зэрэгтэй сайн чинь яахад бол тий. Тэгэхээр эн чинь монголчууд бид нар өөрсдөө бас маш сайн мэдж авах хэрэгтэй. Тэгэхээр бас төрөөгөө бүгдээр бас дагаарай гэж таа. Залууны үед хэлэхэд бас нэг хүн болгон чаддаг зүйлэрээ л Монголоор сурчлаа явж байгаа чинь энэ ч л Монгол сүлээ зүтгэе байхгүй юу? Тэгвэл ийм ч хүн цагдаа хүн хууль хүчнийх нь зөвхөн зүтгэдэг гэдэг юм биш үү? Би юу чадж чинь, юу хийж чинь, юугаараа сурчилж чадхаар нь тий тэр хүрэл бид нар адилхан л чадах юмараа л зүтгээл явж байгаа шүү дээ. Гадныхан Монгол гэдгийг мэдчихэж Монгол үлдчихэж байгаа байхгүй тий. Манайс тэхгүй бол зэвсэг мундаг л та. Гэхдээ яг үндэ ингээд байлт шүү дээ тий. Эдийн засгаараа хэцүү тий өөр хэцүү шүү дээ. Бидний ганцхан үлдээх юм чинь яг нэр хүнд Монгол гэсэн философи энэ бүхэн байхгүй тий. Тэгээ урлаг спортч өөрөө бас нийгмийг соён гэгэрүүлж байна. Бид нар бас залуучууд бас үлгэр дуурайлалтаа хангаж бас тийм байж иж ерэн цааш цааштай сайн хөгж. Тэгээ тэрийг ч гэсэн үүрэг хариуцлага мэт дотроо бас бодж явдаг. Тэгээ түүнээс нэг тэнэглээд ахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр бол тэгэхээр дотроос урлаг соёлынхныгаа хүртэл ялгуурлан гадуур халаас дургу байгаа зүйл монголчууд харагдал идэв. Тэгэл бүгд л өөрийн гэсэн чиг үүрэгтэй. Тийм зүйл шүү дээ. Тэгэхээр тэр дотроо бас ивтэй итахан байцгаая тий хайртай уяа ивтэй байхтай хүчтэй хайртай уяа л гэж хэлмээр байна да тий урилга хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа цаашдаас оролцсон тий маш баярлалаа цаашдаа ажилд өндрөөс өндөр амжилтыг өсөөрэй тэгээд тоглолт өдр дээр нас чадах чинь нэг бас тусланаа тий төрөөдөө шүү төрөөдөө гэсэн тэгээд яг энэ тулаан бүх юм дээр чадах чинь нэрээ бас бид манай хамт бол бас хайп ихийг хичээх болно баярлалаа амжилт хүсье. Залуу улсууд димдээ тий. Баярлалаа. За баярлалаа. За. Өнөөдрийн подкастыг үзсэн нийт монголчуудаа маш их баярлалаа. Бүгдээрэнд нь эрүүл их сайн сайхныг хүсье. Баяр та.